За сайн байцгаана уу. Манай өнөөдрийн Edcast дугаарын дараагийн зочноор шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик инженер тээврийн сургуулийн доктор профессор Дэлгэрэн багш маань оролцож байна. Тэгээд өнөөдөр бол бид яг материал судлал гэдэг мэргэжлийн талаар хөвчлэн нэрнэ. Тэгээд тэмтэй холбоотой мэдээллийн талаар ярих юм аа. Тэгээд та ямарч өөрийгөө нэг товч танилцуулаад таглаа яриарай. За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн амгалан айлтгая. Намайг Дэлгэрэн байдаг. Энэ металлургийн инженер мэргэжилтэй үндсэн мэргэжил маань 1996 онд одоо энэ мэргэжлийг эзэмшиж төгснөөс хойш ерөнхийдөө бол тасралтгүй багшилж байна. Тэгээд энэ салбарт нийтдээ 20 хэдэн жил бол ажиллаад явж байна гэсэн үг байна. Тэгээ яг нөгөө подкаст эхлэхээс өмнө би бас тодорхой хэмжээний таны мэдээлэлүүдийг өгсөн. Хамгийн залуу 30 наснд яг доктороо хамгаалаад ингээд суралцсан явж байгаа гэж яасан. Тэгээд одоо миний яг хоёулаа сонирхож байгаа яг металл судлал гэдэг мэргэжлийг та яг анх яагаад сонгох болсон? Та анх нэг тэр үед нэг Английн бас нэг зохиолч юм. Яг шинжлэх ухааны талын одоо уран зөгнөлт тийм фантастик байдлаар ингээд зохиол бичдэг нэг хүний зохиолыг уншаад анх одоо яг энэ мэргэжлийг сонгох болсон гэж хэлсэн тийм. Яг тэрэнд яг таны хүчтэй нөлөөлсөн зүйл нь юу байсан бэ? Тэгээд тэндээс та магадгүй физик ч юм уу химжээ сонгох боломж байсан тийм. Тэр дундаа яг энэ металл ураг яг энэ чиглэлээр яагаад сонгож ажиллахаар болсон бэ? Яг нөх хүүхэд багтаа их ном уншдаг байсан. Тэгээд тэр ном уншиж үл үзэгдэгч хүн гэдэг ном байсан. Тэр номон дээр болохоор яадаг юм бэ гэхээр нэг бодисыг төрхөнгөд үл үзэгдэгч болчдаг. Хүн өөрөө. Тий, хүн өөрөө. Дараагийн бодис төрхөнгөд ил гарчдаг жишээ. Тэгээд тэрийг үзэж хагаад химик сонирхолтой болсон л доо. Нөгөө химийн шинжлэх ухаан гэдэг чинь өөрөө ердөөсөө юм хийж болох юм байна гэсэн ойлголт авал химик сонирхож эхэлсэн юм аа. Тэгээ 10 жилдээ математикийн сонгонд байж байгаа. Дараа нь химийн анги руу орж химиэр нэлээд гүнзгийрээд. Тэгээ яваад 10 дугаар ангид төгсөөд конкурс явуулсан чинь манай ангийн их хүүхэд хэлсэн юм аа. Энэ металл ураг гэдэг их гоё мэргэжил байна гэж. Чамд шиг нөгөө химдээ сайн, математиктэй сайн хүүхэд бол яг сонгохоор мэргэжил юм байна гэд. Тэгээд нөгөөхийн судлаад үзсэн чинь ерөөсөн юм чулуунаас төмөр гаргана тий. Гэл ийм ойлголт авч байгаа байхгүй юу? Ерөөсөө л би чулуунаас би төмөр болгох юм байна, хувирах юм байна гэл. Айгу ичттэй юм шиг санагдаад. Тэгэл ерөөсөн энэ мэргэжил рүү эргэл буцалтгүй орцсон. Тэгээд металлургийн мэргэжлийг эзэмшээд дараа нь яваа төгсөөд их сургуулаа төгсчөөд магистрт хэлсэн. Тэгээ магистр сураад магистраа болохоор яг өөрийнхөө нөгөө тэр 10 жилдээ сонирхож орсон чулууг төмөр болгож хувирах юм байна гэсэн сэдврүүгээ орж сонирхож судалж ирсэн. Тэгээ яг тэр чиглэлээр судалгааныхаа ажлыг анх барьж аваад ангижруулсан төмөр одоо хүдрээс ангижруулсан төмөр гаргах технологийн судалгаа гэсэн юм судалгаагаар магистр доктор хоёулангийнхаа зэргийг ингэж хамгаалаад явсан л та. Тэгээд ерөнхийдөө тэр судалгааны ажил маань ерөнхийдөө миний насан туршийн хоол болж байна гэсэн үг болж байгаа. Илүү гүнзгийрүүлээд. За тэгээ анхандаа нөгөө уламжлалт металл ураг руугаа нэлээд гүнзгийр судалж яснаа 2016 он 12 оноос эхлээд нундаг металл ураг гэсэн судалгаа хийж эхэлсэн. Тэгээд тэр үед Монголд бас нундаг металлургийн талаар хүмүүс нэг сайн мэддэгчгүй ярьдагчгүй юм л байсан л та. Тэгээд тэрийг ерөнхийдөө судлаад явж байгаад ер нь Монголд нэг нундаг металлургийн үйлдвэр байх ёстой юм байна. Тэгээ энэ чиглэлийн юм хийх ёстой юм байна. Тэгвэл бид нар бас шинэ материал гаргаж болох юм байна. Шинэ зүйлийг хийж болох юм байна гэсэн бодол төрөл оюутнуудтайгаа нийлээд янз бүрийн судалгаа хийж явж байгаад энэ үндсэндээ бол энэ лаборатори байгуулсан юм аа. Тийм. Тэгээ энэ лаборатори маань ерөнхийдөө миний 2010 оноос хойш ерөөсөө мөрөөдөж нөгөө хүсэж бодож янз бүрийн төслүүд багш нартайгаа нийлээд төрөл бүрийн төслүүд бичиж өгвөл бид нар JICA руу тий COICA руу гэл ерөөсөө ямар л боломж байна дэлхийн банк руу гэдэг бүх газар руу бичиж өгөөл явдаг байсан юм. Тэгээд тэрнийхээ үр дүнд Азийн хөгжлийн банкнаас ердийн одоо индукцийн ган хайлах зуух аваад химийн шинжилгээ хийх спектрометрийн багж аваад за дараа нь эмжи төсөл эхлээд эмжи төслийн ачаар ингээд энэ лаборатори байгуулсан байна. Зөвхөн ийм бол яг Монголд одоо анх удаа байгуулагдсан энэ чиглэлийн лаборатори гэж. Ер нь бол манай тийм энэ багшнууд маань үндсэндээ 4 багш маань ерөөсөн Монголд цор ганц байгаа. Ийм багшнууд байгаа ерөөсөн. Яг л нөгөө олон улсын материал судлалын чиглэлийн судалгаа хийх, олон улсын хэмжээний өгүүлэл хэвлүүлэхэд ашигладаг тоног төхөөрөмжүүд гэсэн үг. Зөв. Яг одоо хоёлаа металл ураг материал судлал гэсэн бүр эхнээс нь яг ингээд тайлбарлаад явъя гэж бодчих. Ер нь ингээд судлахлаар одоо дандаа л өндөр хөгжсөн Япон ч юм уу, Герман ч юм уу, Тайван ч юм уу ийм улсууд хөвчлэн материал судлал тал руугаа аюу хөрөнгө оруулалт хийж явсан байдаг юм билээ. Тэгэхээр энэ бол нөгөө талаараа улс орны бас хөгжлийн үндэс
тодорхой нэг юм болж ах шиг гэж ойлгож байгаа миний хувьд тодорхой хэмжээ судалсан. Тэгэнгүүт одоо яг материал судлал гэдэг энэ мэрэгжил таны нөгөө хэлээд байгаа металл ураг гэж байна шүү дээ. Энэ хоёр яг ямар ялгаатай юм бэ? Хоёул яг материал судлал тэр материалаас бүр эхнээс нь ингээд нэг тодорхой ойлголт өгөхөр ингээд хооронд нь задлаад яриад. Яг ер нь бол нөө олон улсад болохоор материал судлал гэдэг ингээр бүх юмны суурьч өөрөө материал болчиход байгаа. Одоо бид нэр хоол хийсэн ч гэсэн материал тий. Урил будаа гэл хувц сойсон ч гэсэн материал. Техник хэрэгсэл тоног төхөөрөмж хийсэн ч гэсэн материал. Буу зэвсэг хийсэн ч гэсэн материал. Материалууд байна. Ерөнхийдөө энийг бүгдийн ерөнхийд нь материал гэж нэрлэдэг байгаа. Материал ч өөрөө дотор маш олон төрлийн материал байдаг. Ерөнхийд нь бид англиад үзэхлээр та нар ч гэсэн 10 жилдээ бид нар хим дээр үздэг тий. Металл биш гэдэг. Тийм үү. Энэ бол ерөнхий хоёр англи маань. За тэгэхээр цааш нь бид нар ингээд аваад үзэхлээр металл материал, керамик материал, полимер материал тий. За тэгээ композит материал, нано материал гэдэг англи явчихж байгаа. Тэгэхээр энэ бүх материалууд чи яаж юм бэ гэхээр дотроо бүгд өөрийн технологитой, өөрийн гэсэн шинж чанартай болоо явчихж байгаа юм л да. За тиймнийх нь металл материал нь болохоор юун дээр тулгуурлаад байна вэ гэхээр за энэ бүгдийнх нь яг үндэс суурийг нь гаргаж өгдөг. Тэр металлыг нь гаргаж өгдөг тийм үү? Металл биш материалын тэр металл бишийг нь гаргаж өгдөг. Одоо бид нар мэдэн штэ тий нүүрс зөрөгч ч гэдэг юм уу ингээл элементүүд энэ бүгдийг нь боловсруулдаг нөгөө уул уурхайх нь болохоор олборлоо гаргаад ирчихэж байгаа. Одоо нүүрсээ олборлоо гаргаад ирдэг. Алтаа олборлоо гаргаад ирдэг тийм үү? Тэрийг нь бид нар боловсруулад яаж яах вэ гэхээр тэр одоо цэвэр металлыг нь гаргаж ирэх. Одоо төмрийг нь тийм үү? Эсвэл юу гэдгийг алтыг нь ч юм уу, зэсийг нь ч юм уу ингээд яг цэвэршүүлж гаргаж ирж байгаа энэ бүх технологи нь юу болж яах вэ гэхээр металл уураг болчихж байгаа. Металл уураг гэдэг. За тэгээд дараа нь металл уургасаа болохоор бид нар ахаа тэрийгэ боловсруулаа гаргаж ирэхээр металл боловсруулах технологи гэдэг юу болоо явчихж байгаа юм. Тэгэхээр дараа чи дараагийн нэг технологи нь болоо явчихж байгаа юм шүү дээ. Металл боловсруулах технологи. Одоо тэр нь юу гэж яах вэ гэхээр магадгүй өнөөдрийн арматурыг үйлдвэрлэсэн байж гэн тий. Пар байж гэн тийм үү? Бидний хийдэг пар. Металл боловсруулах технологи гэдэг юм. За тэгээд дараа нь энийг ахаад шинжилэн судлаад энийхээ шин чанарыг нь тодорхойлдог. Одоо жишээ нь энэ ингээд тасцсан байж гэн тий. Ингээд тастаад арматураа тастаад байсан ба штэ. Энийхээ шин чанарыг нь гаргаж ирсэн байх юм. Тэгэхээр энэ одоо хэр төсвөртэй болох юм бэ? Ямар төсвөртэй болох юм бэ? Яаж яаж юм бэ гэд найрлага нь ямар байгаа юм бэ? Механик шин чанар нь ямар байгаа юм те? Энийг тодорхойлоод байгааг нь металл судлал гэж байгаа. Металл судлал нь шин чанарыг нь тодорхойлж гаргаж ирээд байгаа байх нь шүү дээ. За тэгээд материал судлал нь болохоор энэ бүгдийнхээ шин чанарыг нь тодорхойлох, энэ бүгдийг ахаад яг нь хольж найруулад янз бүрийн найрлагатай болгох. Энийг судлаад байгаа нь материал судлал гэдэг. Гэх мэт нь ингэж ангилагдаад байгаа юм. Тэгэхээр металл уураг гэдэг маань ерөнхийдөө бид нэр яаж яах вэ гэхээр одоо бэлтцээ гаргаж өгöd байгаа охно шүү дээ. Тийм байна. Жишээ нь одоо нундаг металл уураг дээр бол энэ нана нундгуудаа гаргаад өгч чинь гэсэн үг. Энэ бүр ингээд нундгаар нь нундаг зэсийг нь гаргаад өгч байгаа гэсэн үг байна шүү дээ. Энэ маань металл уургийн инженерийн хийж байгаа ажил болоод явж байгаа. Тэгээд энэ дэр нь үндэслээд яг доторх шин чанар бүтцийг нь материал судлаад за жишээлбэл таны сая үзүүлсэн тэр зэс байна тий. Зэс одоо энэ дээр энэ материалыг бүр илүү өөр төвшөнд яаж хөгжүүлж болох уу, сайжруулж болох уу гэдэг дээр материал судлал ажиллаад буцаад металл ураг тэрнийхэн дагуу бүтээгдэхүүн болгоод гаргадаг гэсэн үг юм биш. Тийм манай багш байдгийн Батхуурл гээд одоо 80 гарсан багш байна л да. За. Тэр багш маань надад хичээл заадаг байхдаа бид нараас одоо тий одоо ч гэсэн хэлдэг байхгүй. Альва улс орны хөгжил тий батлан хамгаалах хүчин, эдийн засаг энэ бүгдэнд юугаас хамаардаг юм бэ гэхээр нэг хүнд оногдох хайсан металлын хэмжээгээр хэмжигдэнэ гэж хэлдэг байсан. За. Ерөөсөө тэгэхээр тэр батлан хамгаалах хүч ямар байх юм бэ гэхээр тэр нэг хүнд оногдож байгаа хайсан металлын хэмжээгээр. Тэгэхээр энэ мэрэгжил маань юу гэсэн үг юм бэ гэхээр ерөнхийдөө бүх улсын их орны хөгжлийн гол суурь нь болж байгаа. Батлан хамгаалах гол хүч болж байгаа юм мэрэгжил болдог байх нь шүү дээ. Тэгээд тэрийг ч гэсэн би ерөнхийдөө өнөөдөр манай ангийн самбар дээр тэр үг нь байдаг л да. Тэгээ оюутнуудаа ч гэсэн би хэлдэг. Юу юм бэ гэхээр бид нар ерөөсөө энэ улсын их орныг хөгжүүлж авч явах гол суурь юм байна шүү. Тэ? Бид хүчгүй байх юм бол улсын их орн маань хүчгүй байх юм байна. Бид нар өнөөдөр бүтээгдэхүүн хийж сурахгүй бол бид нар өнөөдөр буу зэвсгээ хийж сурахгүй бол бид нар өнөөдөр машин тоног төхөөрөмжөө хийж сурахгүй бол өнөөдөр Монгол улс
хөгжиж чадахгүй нэ. Бид нар батлан хамгаалах хүч маань хүчтэй гэж хэлж чадахгүй болох нэ гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө энэ мэрэгжил өөрөө юу юм бэ гэхээр ерөөсөө бүх юмний гол түлхүүр болсон л мэрэгжил болдог. Суур болдог л мэрэгжил байна. Одоо яг таван сургуулийн хувьд болохоор материал судлал болон металл ураг яг хоёр тусад нь ингэж одоо анги байдгүй зөвхөн аль нэг юм. Ерөнхийдөө манай энэ сургууль дээр металл ураг, металлын технологи гэсэн хөтөлбөр яваад. Хоёр хөтөлбөр. Нэг л хөтөлбөр. Металл ураг, металлын технологи. Манай Монгол улсад нөгөө үйлдвэржилт бага байгаа тийм болохоор бид нэр өөр нарийн мэрэгжил бэлтгэжчихлээр хүүхдүүдийн ажлын байр төвөгтэй болоо явчихна гэсэн үг. Тэгэхээр бид нэр ерөнхий бэлдээд хүүхдүүд маань технологи чиглэлээр ажиллах уу, металл ургийн чиглэлээр ажиллах уу, аль эсвэл боловсруулах технологи чиглэл рүүгээ ажиллах уу, эсвэл металл судлал чиглэлтэй ажиллах уу, эсвэл өөр нарийсаад материал судлал руу орж ажиллах уу гэдэг төгснөхийн дараа нарийсаад явчих болно гэсэн үг байна. За тэгвэл яг ийм мэрэгчлэр одоо сонирхож байгаа хүүхдүүд ер нь яг эртнээс одоо төгсөхдөө ямар хичээлүүд голч ер нь бол миний ойлгож байгаагаар одоо бүхэл хичээлийн нэг гол цөм гэж ойлгоод байгаа. Тэгэхээр яг элсэн суралцахын тулд ямар хичээлүүд өгсөн байдгийг, ямар шаардлага хангасан байдгийг та тэгээд төгсөөд бас ажлын байран дээр гараад ямар ажлууд хийж болдог талаар ярьсан. Тийм. За манай энэ мэрэгчлэр элсхийн тулд математик, физик энэ шалгалт авдаг юм. Тэр нь хим өгч болно тий. За сүүлийн үед бол нийгэм нэмээд ороод ирсэн туслах хичээл эдгээр. Ингээд ийм шалгалтуудыг өгч болно. Гэхдээ гол суурь нь юу юм бэ гэх юм бол математик, физик хим. Ерөөсөө металл урагч өөрөө олон шинжлэх ухааны суурь юм. Гол холбоо шинжлэх ухаан болчиход байгаа байхгүй юу? Математикийн мэдлэгтэй байх ёстой, физикийн мэдлэгтэй байх ёстой, химийн мэдлэгтэй байх ёстой. Тэгээд энэ бүгднгийн ч огтлолцол дээр металл ургийн материал судалж өөрөө байгаа. Тий. Тэгэхээр энэ гурвын мэдлэг сайн байх юм бол ерөнхийдөө маш сайн материал судлаач болж чаднаа л гэсэн үг болж байгаа юм л. Би одоо оюутнуудаас асуудаг байхгүй юу? Өнөөдөр хамгийн хурдтай хөгжиж байгаа юм юу вэ? Хүүхдүүд болохоор багшаа техник технологи гэдэг байхгүй юу? Техник технологи гэдэг чинь маш олон юм байгаа. Яг ямар технологи юм бэ? IT юм уу та гэдэг байхгүй юу? IT яаж хөгжиж байгаа? IT-ийн суурийг хөгжөөд байгаа гэдгийг та нар яаж гаргаад байгаа? Яг юу нэгт? Гар утас одоо ингээд маш хурдтай шинжлэгдэж байгаа гэж байгаа байхгүй юу? Би өнөөдөр шинэ гарсныг авч чадаагүй байхад дараагийн шинэ хувилбар гарч ирдэг. Тэр юунаас хамаарат байгаа юм? Явсаар хамгийн сүүлд нь юун дээр очиж байгаа? Материал дээр хөгжиж байгаа. Өнөөдөр гар утас маань эвхэгддэг жишээ нь. Точтой дэлгэц маань эвхэгддэг болоод ирж байна тийм үү? Тэр яаж юм гэвэл тэр дэлгэц нь өөрөө керамик материал байгаа. Тэр керамик ч өөрөө яадаг юм бэ гэхээр уян алархаа бус гэл ингэдэж шүү дээ. Тэгтэл тэр керамик өөрөө эвхэгдэж байна гэдэг чинь яаж юм бэ гэхээр уян алархаа шин чанартай болцсон байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр материалын өнөөдөр хөгжил бий болсноор нэг судлаач одоо судалж гаргаж ирснээр яаж нэг хөгжүүлснээр утас маань эвхэгддэг болоод ирж гин гэсэн үг байхгүй юу? Керамик маань одоо ирээдүйд бид нэр био хоол идэнэ гэл ингэж байгаа шүү дээ тий. Магадгүй нөө хоол нь им шиг болцсон явж байна гэл. Өнөөдөр ч гэсэн зарим нэг хоол нь тийм байгаа. Тэгэхээр энэ бас л материалтай холбоотой л явж байгаа. Ийм үндэстэй. За тэгэхээр одоо би энийг яах гэж хэлээд байна гэхээр ажилтайгаа холбох гэдэг нь л та. Өнөөдөр энэ мэрэгчлэр төгссөн хүүхдүүд за зөвхөн Монгол улсын хувьд тэгээд аваад үзэхлээр бид нар бодит үйлдвэрүүдээ ярина тий. Эрдэнэт үйлдвэр байж болно. Дархны төмөрлөгийн үйлдвэр байж болно. Төмөр зам байж болно тий. Төмөр замын бүх салбар байж болж байна. За дээр нь шинжилгээний лабораториуд байж болж байна. Одоо барилгын материалын лаборатори, төмөр замын лаборатори, нисхийн лаборатори гэл тий. Энэ бүх лабораториудад яаж яах вэ гэхээр металл судлалын инженерээр ажиллаж болно, материал судлалын инженерээр ажиллаж болно. За эрдэнэтийн үйлдвэрт юу хийж болох вэ гэхээр нөгөө металл ургийн инженерээр ажиллаж болно. Цутгуурын инженерээр ажиллаж болно, тий? Даралтын боловсруулалтаар ажиллаж болно, элчийн боловсруулалтаар ажиллаж болно. Ингээд бүр нарийн мэрэгжлийн инженерүүдээр ажиллах боломжтой болоод ирж байгаа гэсэн үг. За магадгүй зарим төмөр замд юу хийх вэ гэдэг байхгүй юу? Тэгтэл өнөөдөр нөө төмөр зам чинь ганцхан төмөр замаар богоо явуулаад авахгүй байгаа шүү дээ. Нөө богооноо засаж байгаа, тий? Зарим нэг ангийг нь үйлдвэрлэж байгаа. Энэ бүгдэнд чи юу болж байгаа нөхлөөр технологи инженерээр очиж байгаа. Тий. Тэгэхээр лабораториудад бол ойлгомжтой нөө лаборант тий судлаач гэдэг очно гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол манай энэ мэрэгжил маань олон салбар руу хөрвөж ажиллах боломжтой, олон салбарт ажиллах боломжтой ийм салбар байдаг. Би сая хэлсэн тийм манай шинжлэх ухаан болохоор олон шинжлэх ухааны огтлолцол дээр байдаг шинжлэх ухаан гэж. Энэ дээр чинь нэмээ механик ороод ирж байгаа.
нөгөө хим, физик, математик гэдэг механик ороод ирж байгаа. Тэгэхээр олон шинжилгээ ухааны огтлолцол төр байдаг шинжилгээ ухаан болохоор ажлын байр нь хүртэл ерөөс олон салбар руу ажил болдог байна шүү дээ. Ингээд яам нь хүртэл яадаг вэ гэхээр олон салбар руу хэлбэж болдог. Манай ажилласан хүүхдүүд маань, төгссөн хүүхдүүд маань өнөөдөр зарим нь уул уурхай хүндүүлбэрийн яам тий, эрдэс баялаг юуны аж үйлдвэрийн эрдэс баялагын яамд хайрлагд явж байна. Зарим нь барилга хот байгуулалтын яамд хайрлагд явж байна. Зарим нь зам тээврийн яамд хайрлагд явж байна. Яагаад вэ гэхээр нөө ажиллаж байгаа салбарууд нь өөрснөө өөр салбарын чиглэлүүд болохоор ийм боломжтой мэргэжил байдаг. Тий. Тэнгүүд яг одоо нөгөө нэг таны лаборатори сая орж ирээд би нэлээд явлаа л да. Тэгээд айгуу гой том төхөөрөмжүүд ингэ байж байгаа байхгүй. Яг энд болохоор одоо та оюутнуудаа өдөртөө яг ямар төрлийн судалгаа шинжилгээ хийх тийм тэрийг одоо жишээлбэл яг эндээс нэг судалгаа шинжилгээний материал гаргаад тэрийг ингээд зах зээл дээр бас ингээд бүтээгдэхүүн болгоод ч юм уу тийм иймэрхүү процесс тиймэрхүү нэг төсөл энэ төрлийн ямар хэм хэрэгждэг вэ? Тийм. За би хэд болохоор яаж нөх гэхээр ер нь бол жил болгон л янз бүрийн судалгаа хийгээл явдаг л да. Зарим нь хоббигоор ч хийдэг, зарим нь төслөөр ч хийдэг тийм байгууллагуудын хүслээр ч хийдэг. Одоо байгууллагууд бас захиалга өгдөг. Өнөөдөр манай энийг хийгээд өгөөч гэл ингээд янз бүрийн захиалгууд ирдэг байхгүй юу? Байгууллагууд нөгөө нэг өөртөөхөө бүтээгдэхүүнийг сайжруулах гэдэг танах дээр судалгаа шинжилгээ гэсэн. Тэгээд янз бүрийн юм судалгаанууд ирдэг. Тэрний дагуу бид хэд оюутнуудтайгаа л ороод судалдаг. Тэгээ өнөөдөр жишээ нь манай оюутнуудын ингээд хийжсэн юм энэ байна л да. Төмрийн баяжмал гэдэг. Энэ төмрийн баяжмал өнөөдөр Монгол улс төмрийн баяжмалыг баяжуулаад экспорт хийж байгаа тий. Бэрэн групп гэдэг сонсч байсан тийм үү? Бэрэн групп гэж байсан. Тэднийх ангижруулах үйлдвэр хамгийн анх барьсан байгаа Монголд. Төмөр ангижруулдаг үйлдвэр. За тэгээд тэднийх ангижруулж агаад дараа нь ширэм үйлдвэрлэх үйлдвэр барьсан Монголд. За. Тэгээд анхны домын зуух хийгээд ширмээ үйлдвэрлээд гаргасан. Ер нь бол гайгүй амжилттай явж байгаа. Монгол тийм бүр ширэм юуны үйлдвэр байсан. Одоо бол түр зогссон байна л да. Тий. Үйлдвэр нь зогсчод байгаа даа. Тэгээ миний бодол бол энэ үйлдвэрүүд ажиллаад явах юм бол өнөөдөр Монгол хөл дээрээ босоход маш амархан байгаа. Монгол ус хөгжөхөд. Тий. За дараа нь дахны төмөрлөгөө үйлдвэр байна. Жишээ нь одоо энэ арматур тий дахны төмөрлөгөө үйлдвэр металл хайлаад арматур үйлдвэрлэж байгаа. Хаягдл металлыг хайлаад үйлдвэрлэж байгаа. Тэгээ энэ бүгдэн дээрээ жишээ нь одоо ингээл сайжруулъя, шин чанарын сайжруулъя гэж судалгаа ярьдаг ч юм уу. За энэ жишээ нь бол хорголж нь Монгол орны төмрийн баяжмалыг одоо ашиглаад юм хорголж үйлдвэрлэх үйлдвэрүүд дарханд байдгийг. 4 үйлдвэр байна. За. Тэгээ бас ажил нэг хэсэг нь нэг үйлдвэр бол маш сайн ажиллаж байсан. Ажиллаж байгаа бас зогсчлоо л доо. Жишээ нь тэр үйлдвэр бол захиалга өгөөд манай хорголжин дээр шин чанарын судалгаа хийгээд өгөөч. Шин чанарыг нь бид нар яаж сайжруулах вэ те? Технологийнхаа юун дээр анхаармаар байна гэдэг. Байнга ингэж холбоотой ажилладаг. Хорголжин болохоор яг юунд ашиглах? Энэ хорголжин нь болохоор төмрийн баяжмлынхаас дараагийн байдлаар гаргаж ирж байгаа бүтээгдэхүүн. Энийг ашиглаад 2 төрлийн технологид ашиглаж болно. Нэг нь болохоор тэр домын зуухандаа түүхийд болгож хийгээд хайлуулаад ширэм үйлдвэрлэн гэсэн үг. Нөгөө технологи нь болохоор ангижруулах үйлдвэрт ангижруулах технологид оруулаад шууд ангижруулсан төмөр гаргадаг. Тэр шууд ангижруулсан шууд ангижруулсан төмөр нь яадаг юм бэ гэхээр агуулга нэг 80 хэдээс дээш хувьтай болоод ирж байгаа төмрийн агуулга. Тэгэхээр тэрийг одоо нөгөө цахилгаан номон зууханд шууд хайлах боломжтой болж ирж байгаа гэсэн үг байна шүү дээ. Өнөөдөр манай дахны төмөрлөгөө үйлдвэр маань хаягдл төмөрлөл хайлж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар хаягдл төмрийн ядууг хамт ашиглах түүхийдээ бэлтгэнэ гэсэн үг байна. Тийм байна. Ийм боломжтой юу байна. За жишээ нь одоо энэ талын металл нундаг гэдэг компани Монголд бий болцсон. За энийх юу хийх юм бэ гэхээр Эрдэнэтийн нөгөө катодын зэс аваад ачигт байгаа шүү дээ тийм. Тэднээс катодын зэс аваад хайлаад ийм нано зэс нундаг үйлдвэрлэж байгаа. За. Ийм зэс нундаг. За энэ зэс нундаг чи өөрөө дэлхийн зах зээл дээр маш үнэтэй болдог ийм одоо бүтээгдэхүүн гэж үздэг нь шүү дээ. Бүтээгдэхүүн байна. Энийг ашиглаад юу хийх юм бэ гэхээр одоо дараагийн тэр нундаг металлургийн технологи гэдэг байгаа. Одоо сүүлийн энэ супер хайлшууд гэж яриад байдаг тийм үү? За сүүлийн янз бүрийн композит материал гэж яриад байна. Нано материал гэж яриад байна тийм. Тэр бүгдийг ч үйлдвэрлэдэг. Түүхийд болж өгдөг байна шүү дээ. Бүтээгдэхүүн болж өгдөг байна. 3D принтер гэж одоо сүүлийн залуучууд маш сайн мэдж байгаа тийм. Тэр 3D принтерд ашигладаг түүхийд болно гэсэн үг байна. Ийм. Тэгэхээр өнөөдөр манад ийм одоо өндөр
түвшний технологи шингэсэн үйлдвэр бас бий болсон байна тий. Тэгэхээр манайх ч одоо зис мисээ ч юм уу шууд ингээд түүхийгээр гаргадаг ш дотооддоос ингээд боловсруулаад үйлдвэрлээд эхэлсэн байгаа. Тэгээд илүү өртөг шингэсэн нэмэлттэй бүтээгдэхүүн гаргаж гэсэн үг шүү дээ. Зөв зөв. Тий. За зис утас хийж байна, янз бүрийн бүтээгдэхүүн хийж байна. Одоо эдний компани яаж яана гэхээр Японы GCP гэх компанитай сая гэрээ байгуулчаад ирлээ. Захирлууд нь очоод. Тэгээ эднийх яаж яана гэхээр дараагийн бүтээгдэхүүн болгох. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл рүү хамтарсан тийм хөгжүүлэлт хийхээр ингээд явж байгаа байхгүй. Эцсийн бүтээгдэхүүн гэхээр одоо дараагийнх нь одоо юм нундаг зэсг ашигласан композит материал ч юм уу бүр эсвэл зэс солиховч ч юм уу тий магадгүй нөгөө чип янз бүрийн юм хийж швал. Одоо яг чипний үйлдвэрлэлт яг аваачаад шууд ашиглах боломжтой эцсийн бүтээгдэхүүн Монголд үйлдвэрлэх гаргах тийм төсөл рүү шилжиж байгаа гэсэн үг тий. Зүг зүг. Тийм болж байгаа гэсэн үг байна. Гоё юм байна. Тэгвэл яг манай одоо шинжлэх ухааны технологиос одоо танай яг салбар сургууль механикийн сургууль бол яг ингээд дотооддоо лаборатори байгуулаад судалгаа шинжилгээ хийдэг. Гадна талдаа яг мэрэгжлийн тийм байгууллага, академик байгууллагын холбоо бол нэлээд сайн бас хөгжиж байгаа юм тий уялдаа холбоотойгоор. Ер нь бол үйлдвэрүүдтэй манай салбар байнга холбоотой ажилладаг. Манай сургууль бол манай салбар төрсөн маа. Яаж юм гэхээр сая ковидын үед чинь нөгөө нэг хамаг юм хаалттай болсон шүү дээ. Тэгээд тэр үед болохоор зарим нэг үйлдвэрүүд нарийн одоо эдийн ангуудыг дандаа нөө захиалгаар гаднаас авдаг импортоор. Тэрийг нь жишээ нь манайхаа авчираад манай багш нар энд өөртөө хийж өгөөд орлуулж үйлдвэрийг нь ажилуулж яллаа шүү дээ. Тэгэхээр бүр үйлдвэрийн хэмжээний бүтээгдэхүүн хүртэл хийх боломжтой болсон байна. Яг манай энэ лаборатори бол судалгааны лаборатори, яг материалын судалгааны лаборатори. Хажуугийн лабораторид бүр том CNC машинууд байгаа. Тэрэн дээр яг үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг хийдэг ийм юу байна. Ахаа хажуугийн юунд бол цутгуур байгаа тий. Тэгэхээр цутгуураар бид нар бас янз бүрийн жижиг хэмжээний ангуудыг цутгаад ингээд хийх боломжтой юм байна. Ер нь бол үйлдвэрүүд байгууллагатай байнга хамтарч ажилладаг. Жишээ нь одоо манай Шинжидэн металл гэх компани байна л да. Энэ компани яадаг юм бэ гэхлээр жилд доор хаяж 10 оюутны төлбөр төлж өгч байгаа. Одоо энэ жил гэж 10 оюутны төлбөр бараг 70 хэдэн сая төгрөг төлж өгч байгаа байхгүй. Тэгээд энэ компани яаж яах вэ гэхлээр бид нар зүгээр л салбарынхаа боловсон хүчин бэлтгэв. Энэ хүүхдүүд заавал манад ажиллах шаардлага байхгүй. Тэ? Хаан ч ажиллаж болно. Бүр өшөө цаашаа магистр, доктор гэж сураа явсан ч болно. Гол нь салбартаа маш сайн суралцаасаа гэж байгаа. Яг үнэ. Тий гол нь бид нар энэ салбарын боловсон хүчнийг л бэлтгэж өгөхөд анхаарч байгаа юм байна. Ийм юу таа. Японы үйлдвэр компаниудаас бид нартай байнга холбоотой ажилладаг. За тэр компаниуд яасан бэ гэхлээр 18-19 оны үед л үү. 2 оюутны төлбөрийг нэг 2 компани бас төлж өгч ирсэн. Тэгээд төлж өгөхдөө нийтдээ 4 жилийн хугацаанд гэрээ хийж ирсэн. Тэгээд 4 жил бол тэр хүүхдүүд үн төлбөргөө сурна. Дээр нь дадлага Японд очиж хийж болохоор. Ийм гэрээ хийгээд даанч нөгөө Орос 2 хүүхэд маань олигтоос сурч чадахгүй хаяа явчлаа л да тий. Тэгээд уул нь бол дараа нь өчнөө олон компаниуд бас оюутны сэтгэлийг өгөө бид нар төлбөр төлж өгье гэсэн санал тавьсан байсан. Тэгээд нөгөө 2 хүүхэд маань сурч чадахгүй болсноос болоо бид нар эргээд хүний өрөнд орж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ чиглэлээр сурах одоо оюутны тоо нэлээд бага байдаг гэсэн үг. Ер нь оюутны тоо цөөхөн тий. Ягаад гэвэл нөгөө хүүхдүүд маань нарийн мэргэжлийг ойлгож орж ирч чадахгүй байна л да. Тийм байна тий. Мэдэхгүй байна тий. Тэгэхээр бид нар одоо ихний 10 жилийн хүүхдүүд дээр очиод анги дунд нь ингээ яриа хийхлээр хүүхдүүд ерөөсөө ойлгохгүй. Дийлэнх нь ерөөсөө нөгөө нийгмийн чиглэл рүү мэргэжил эзэмшихээр ингээ сонгоцсон. Тэгээд нэг л тийм хүсэлтэлтэй сонсохгүй бас. Манай сургууль дээр харин хүүхдүүд ирдгийн. Яг ирээ явж байгаа үед бол айгүй сайн сонсно. Яг жинхэнэ сонирхож юу яадаг байхгүй. Тэгээ сүүлдээ би сургуулиудаар явахаа нэг сонирхохоо болоод ерөнхийдөө бол сургууль дээрээ хүүхдүүдээ авчираад сонирхол бол илүү зүгээр юм байна. Тэгээ бүгдийг нь массаар нь биш. Яг инженерийн мэргэжил сонгоё гэсэн хүүхдүүдийн авчирвал зүгээр юм байна гэсэн ийм ойлголттой болчихлоо ажил. За тэгэхээр чи яг нөгөө талдаа манад бол яг энэ чиглэлээр бол үйлдвэрүүд гараад судалгаа шинжилгээ хийгээд бол ингээд нөгөө талдаа хөгжөөд байгаа юм байна. Аль болох байгууллагууд нөгөө талдаа бараг боловсон хүчин дутагдaltaй байгаа гэж харж болох байна. Ер нь дутагдaltaй. Өнөөдөр одоо ингээд захиалга өгсөн компаниуд зөндөө байдаг. Данч төгсөгч байхгүй. Ганц нэг хүн хүүхд төгсөн тэд нар нь ажилтаа болсон. Ийм мэргэжлийг сонгоод ингээд дадлага хийгээд
явж болох юм биш үү? Одоо ингээд хамтарч ажилладаг компаниуд дадлага хийгээ ажиллаад тэгээд суралцсангаа бүр сайн сурж байгаа эднүүд гадагшаа яваад дадлага хийгээд ингээд сурах бүрэн боломжууд байна. Бүрэн боломжтой тийм. Түрүү нөгөө нэг ихэнд ярьжсэн та яг мэрэгчлээ сонгохдоо нэг тэр Английн одоо зохиолчийн номыг уншаад ингээд сонгож ирсэн шүү дээ. Яг энтэй адилхан одоо Монгол ч юм уу яг энэ шинжлэх ухааны ингээд гоё ололт нээлтүүд эсвэл яг гоё зарчмуудыг ингээд гоё байдлаар гаргаж ирдэг, фантастик гаргаж ирдэг тиймэрхүү ном зохиол юм байт юм уу? Та олж уншижсэн юм. За яг Монголын тийм бичсэн уншиж байхаа тийм. За тэгвэл яг одоо хоёлаа энэ тал руугаа орё гэж бодож байна. Мэдээж энэ мэрэгжлийн талаар бол би хоёлаа хангалттай мэдээлэл өгчлөө гэж бодож байна. Яг металл ураг гэж юу, металл судлал гэж юу. За Монголын зах зээл дээр бол нөгөө талтай бол компаниуд үйлдвэр эрхлээд ингээ эрэлт бол хангалттай байгаа юм байна. Энэ салбарлаа орж ирээд одоо яг шинэ ухааны технологи сурвал сурхлаар энд нөөц олцоо судалгааны лаборатори бүх юм хөгжсөн. Яг бэлэн төвшин зарим бүр гадаадын одоо том судалгааны лабораторийн хэмжээнд хүрэх хэмжээний тоног хөрөмж байгаа юм биш үү? Тий, сургалтын лабораторид тийм байна. Судалгааныхан тийм байна. Аль нь бол өнөөдөр бол олон улсад өрсөлдөх хэмжээнд болсон. Тийм ба. Одоо хоёлаа нөгөө түрүүн бас яг металл судлал гэдэг ингээ гүнзгийрээд ирэхлээр Монголд яг нөгөө нэг гараад ажлын байрах боломж жоохон хомс байдаг гэдэг ингээ ирсэн шүү дээ. Яг энэтэй холбогдуулаад бүр нарийн мэрэгчлэл. Судлалж бэлдүүл. Зүг. Ер нь бол манай одоо монголчуудын үед бид нар ч нөгөө байгалийн баялаг ихтэй эзэс нүүрс ч юм уу те. Бид нар ч баг одоо экспортын баг 60-70% баг 90 гаруй эзэлж байна. Тэгэхээр бид нар энэ салбар дээр тулгуурлаад тодорхой хэмжээнд яг ингээ үйлдвэрлэл чиглэл рүүгээ яг одоо энэ судалгаа лаборатори чиглэл дээр одоо судалгаа хийгээд үйлдвэрлэлийг нь илүү өргөтгөхөд эцсийн бүтээгдэхүүн гаргаад ингээд явах боломж хэр байдгүй ирээдүйн хэр байгаа гэж боддгоо заа Монголд. Энэ бол ирээдүйтэй салбар. Өнөөдөр бид нар яаж яана гэхээр бүх төрлийн металлууд Монголд байна шүү дээ. Тэ? Тэрийг ашиглаад бид нар өнөөдөр чип хийсэн ч болохоор байхгүй. Боломж нь байгаа. Хөрөнгө оруулалт ганцхан бид нар яах ёстой юм бэ гэхээр энэ нарийн технологиудыг л бид нар хүмүүст бэлтгэх ёстой. Боловсон хүчин гэдэг утгатай. Ерөөсөө ямар ч үйлдвэрийн хувьд хамгийн нэг номерын зүйл бол хүн л байдаг. Тийм. Боловсон хүчин. Өнөөдөр одоо Монгол Улсын засгийн газраас ч гэсэн аж үйлдвэрийг хөгжүүлнэ гэл тийм янз бүрийн аж үйлдвэрийн паркууд яригадад эхэлж байна. Том мега төслүүд яригадад эхэлж байна тийм. Энэ бүгд чинь манай мэрэгчлүүд бүх мэрэгчлүүд юм. Бүх үйлдвэрүүдэд нь явж байгаа. Ганцхан ёстой юм бэ гэхээр өнөөдөр ямар технологи оруулж ирэх вэ? Тэзүүгээ яаж хийх вэ гэдэг юм уу? Ингээл яриад байна л да ямар технологиор явах вэ? Энэ дээр одоо ганцхан нэмээд өхөн хүнээ анхаараасаа л гэсэн юм бэл хэлж өгмөр байгаа. Энэ том төслүүдийг. Яг бид нар таны хэлдгээр тэр Монгол Улсын урт хугацааны тэр зорилгын хүрээнд ингээ 14 мега төслийн технологи гарч байгаа шүү дээ. Нөгөө талдаа Монгол Улсын засгийн газраас гэдэг юм яг ийм мэрэгжлийн хүрээнд ингээ онцгойлон анхаарад тэднээс нөгөө талдаа хүний нөөц гэдэг юм боддог байлгуудыг бодвол те ингээд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх судалгаа шинжилгээнд нь ингээд дэмнэх ч юм уу те хөрөнгө оруулалт хийх ч юм уу иймэрхүү юмнууд ер нь байдаг. За одоохонд яг сэр тал руу нэг байхгүй. Яг миний харж байгаагаар одоо болж өгвөл ийм нарийн мэрэгчлүүдийг бүр төлбөргүй болгоод өгчмөр байгаа байхгүй. Оюутнуудыг тий өнгөө бэлддэг. Тэгээд яах вэ юм бэ гэхээр тэд нар нь бодлохоор бэлтгэгдчихэд. За өнөөдөр энэ жил нэг 6 хүн ч гэдэм үү, дараа жил нэг 10 хүн ч гэдэм үү тий. Энэ хүмүүс энэ үйлдвэрүүд рүү явж байна. Ингэж л явах ёстой байхгүй. Олон улсууд бол яг тэгж явж байна. Нарийн мэрэгчлүүд бол бүр яг улсынхаа сургууль дээр улсын том сургууль дээрээ бэлддэг. Тэгээ тэр сургуулиуд руугаа яаж яана гэхээр бүр бодлохоор бэлтжихэд ийм ба. Бүр овшоо ийм нарийн мэрэгчлийн хүмүүсээ гадагшаа явуулж бэлдээд байгаа байхгүй. Яг тэр бүр үн төлбөргүй явуулаад бүр засгийн газраас нь даалгавар руугаа явуулж бэлтгэж байгаа байхгүй. Жишээ нь 2010 онд Поскогийн гадаад харилцааны захирал ирж уулзж байсан байхгүй. Тэгээ тэр захирлын юу гэж ярьж байсан бэ гэсэн чинь 30 жилийн өмнө тий намайг манай засгийн газраас даалгавар өгөөд Японд очиж бэлтүүлсэн юм аа. За. Тэгээд тэр Японд хэсэг инженеруудыг бэлдэх хүмүүсийг бэлтэж ирээд Эренгуутаа Поско гэдэг үйлдвэрийг хөгжүүлж ирсэн. Анх Поско үйлдвэр байгуулахдаа 1 сая тонны хүчин чадалтай байсан. Тэ 30 жилийн дараа 30 сая тонныг хайлдаг хүчин чадалтай болсон. Тэгжээж тэр нөө машин үйлдвэрлэл, тэгжээж тэр электроникч нь, тэгжээж бүх үйлдвэрлэлийн бааз нь хөгжсөн байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яасан юм бэ гэхээр өнөөдөр за одоо нэг сая тонны ган хайлж байгаа.
Тэрсэл гол суурь нь тэр. Нэг сая тонны үйлдвэр байгуул. Тэ? Сая тонн гам бэлтгэц гаргаад өгөх юм бол тэрнийг дагуулад химийн үйлдвэрүүд хөгжөөд байна. Бусад дараагийн түвшний нөгөө боловсруулах үйлдвэрүүд бүгд хөгжөөд байна. Ахаа тэрнийг дагаад юу хөгжих юм бэ гэхээр нарийн мэрэгчдэг үйлдвэрүүд нь хөгжөөд байна гэсэн үг байхгүй. Магадгүй машин үйлдвэрлэх хөгжөөд байна. Манайд бол бүх боломж нь байгаа шүү дээ. Бүх боломж нь байна. Байгалийн одоо байгалаас байгалийн нөөц бүх юм байгаа. Гэтэл тэр байгалийн нөөцгүй улсууд яаж юм бэ гэхээр өнөөдөр том машин үйлдвэрлэе гэж шүү дээ. Дэлхийн их 10 улс гэж та нар мэднэ тий. Их 10 улсын ганцхан улс л металлургийн үйлдвэр дээр ажилтдаг. Бусдууд нь бүгд ерөөсөө гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж ээж их 10-д орж ирсэн байдаг. Ганцхан Сингапур л байхгүй юм байна. Тэгэхээр юу юм бэ гэхээр энэ гангийн үйлдвэр гэдэг юм маань өөрөө ерөөсө бүх юмний суурь болд юм байна. Бүх хөгжлийн суурь болд юм байна гэдгийг л бид харж чадчих байгаа байхгүй. Зүгээр л өнөөдөр сая тонны бэлтгэл гаргаад өгчих юм бол дараа нь тэр арматура хийн үү, бөмбөлгөө хийн үү, крууга хийн үү тий? Шивлэрээ хийн үү? Бүгд дурын асуудал болчих. Өшөө нарийн тэр супер хайлшуудаа гаргана уу энэ дурын асуудал болчих байгаа. Тэгэхээр энийг чинь дагаар дараагийн бүх технологи гараад ирнэ гэсэн үг болчих. Гол нь хүний нөөцөө бэлдээд тодорхой ингээд дараалтаагаар. Тэгэхээр бид нэр яах ёстой юм бэ гэхээр хүний аягүй сайн сургах хэрэгтэй ерөөс. Дотооддоо ч гадааддоо ч. Хүнээ маш сайн бэлдэж чадах юм бол өнөөдөр технологич нь аяндаа хөгжөөд ирнэ гэсэн үг болж байна. Одоо энд сурж байгаа оюутнуудыг бол та түрүүн хэлсэн гадагшаа Японд л ч юм уу, Герман ч юм уу хаашаа үүдээ ингээд тодорхой хэмжээнд дадлага сургалтаар ингээд явуулдаг боломжууд бол байдаг гэдэг. Бага тийм. Өнөөдөр явж байгаа оюутнууд ирэн хэр их байгаа вэ? Одоо бол яг манайхыг төгссөн хүүхдүүдийг Япон руу ажилд аваад. Бүрөө. Японы үйлдвэрүүд одоо автомашины үйлдвэрүүд ажилд аваад байгаа. Гол нь бид нар юунд явуулж байна вэ гэхээр яг магистр докторт бол явуулж байна. Тэ? Магистр докторт Япон руу, Солонгос руу, Хятад руу гэдэг ерөөсө бүгдээр л авъя гэдэг юм байна л та. Танаа оюутнууд их ч авъя гэдэг. Жишээ нь энэ жил чинь Солонгос руу 3 материал судлалын чиглэлээр 3 хүн авъя. Гэт бид нар нэг ч хүн өгч чадсангүй л дээ. Яхад бол явах хүн байхгүй болж байна. Тий. Тэгэхээр тэр сургуулиуд аваад өөр дээрээ байгаа одоо тэрийг чиглэлийнхаа мэргэжлүүдийг сургаад хүний нөөцийг бэлдэж өгöö гэдэг байгаа тийм. Тий. Одоо манай талд нөгөө талдаа яг сурах хүн байхгүй. Тий. Япон руу жишээ нь энэ жил миний хамтарч ажилладаг профессор маань жилийн хугацаатай нэг хүн өгөө гэж байгаа байхгүй юу? Тий. Би жил судалгаан дээр ажиллаулаад жаахан судалгаа зааж өгөө явуулъя. Бас явах хүн байхгүй. Ингээл гэх мэтчлэн ийм байдалд орчод байна л та. Ерөөсөө явах хүн олдож өгөхгүй. Иймэрхүү байдалтай болчихвол гэж. Тэгэхээр яг нөгөө талдаа манайх дотоодын боловсрогчнууд сайн бэлтэж байгаа. Гэхдээ төр засгийн уялдаа холбоо тодорхой юмнууд маш сайтар бүрдчихижил бид нар дараачийн үйлдвэр судалгаа шинжилгээ өргөжүүлэлт гэдэг юмнууд ярих юм биш үү? Тийм. Одоо өнөөдөр бол яалтчгүй нөгөө эн чинь өөрөө хэрэгцээтэй мэрэгжил шүү гэдэг утгаараа шүтээс маань анхаарад байлгаад байгаа байхгүй юу? Түүнээс өнөөдөр шүтээс бид нар алдагдaltaй амьдрахгүй, алдагдaltaй байхгүй гэх юм бол танай мэрэгжлийг хаагаа ажиж болно. Гагцгүй яах ёстой юм бэ гэхээр энэ улсын хооронд хэрэгтэй мэрэгжил шүү гэдэг утгаараа байлгаад байна. Дээр нь нөгөө үйлдвэрлэгчид маань бас ингээд тэтгэлэг өгөөд төлбөр өгч байгаа гэдэг чинь энэ хэрэгтэй мэрэгжил учраас боловсон хүчин маань 1-2-оорч нь гарчээ гэд байлгаад байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр одоо өшөө улсын хооронд анхаарад төслүүдтэйг уяад, үйлдвэрүүдтэйг уяад өгчих юм бол энэ мэрэгжил маань илүү хөгжих боломжтой. Энэ салбар маань хөгжих боломжтой болно гэсэн. Үйлдвэрлэл хөгжих боломжтой болно гэсэн үг байна шүү дээ. За ер нь бол гадны одоо зарим орнууд яг энэ материал судлал чиглэл рүү илүү анхаарсан улсууд ер нь бол техник технологид эдийн засгийн очоогоос хөгжингүү байгаа гэдэг рүү ярьсан шүү дээ. Одоо жишээлбэл сүүлийн үеийн одоо янз бүрийн тийм одоо дэвшилт технологиуд гараад ирсэн мэл материал судлал дээр жишээлбэл нөгөө нэг яг чип байгаа шүү дээ. Чипэн дээр хүний биеийн физиологийн үйл ажиллагааг чипэн дээр үнэхээр байдлаар хуулбарлаад тэгээд тэрэн дээр ингээ эний янз бүрийн бүтээгдэхүүн туршдаг. Тэнгүүд амтан дээр ингээ туршилт хийх одоо шаардлага буурчиж байгаа ч гэдэг ч юм уу тийм. Нөгөө талдаа барилгын материал дээр одоо шууд өөрөөгөө ингээд тодорхой хэмжээнд зааг маг гаргаад цууралт үүсгэн бол өөрөөгөө нөхдөг тийм цемент ч юм уу. Иймэрхүү юм гараад аюу сонирхолтой юмуд байдаг юм байна. Манай Монголын хувьд одоо та яг энэ салбарт одоо 30 гаруй жил ингээд ажиллаж байгаа мэргэжлийн хүн тийм. Манай энэ салбарт өөртөө одоо хувийн байгууллагууд ч юм уу одоо танаа дээр байгаа энэ яг шинжлэх ухааны юм одоо хаб тийм ингээд хамтраад хэрэгжүүлж байгаа юм сонирхолтой төсөл хөтөлбөрүүд юу дээр нь юу байгаа.
За одоо бол яг бид нар манайд болохоор нөө би түрүүн хэлжсэн тийм уламжлалт хөлөөрүүд нэлээд хөгжсөн байдаг тийм. Тэгээд тэр тал руугаа бид нар судалгаа шинжилгээний ажлууд хамтарсан төслүүдийг нэлээд хийдэг байсан. Тэгээд яг сүүлийн үед энэ талын металл нундаг компанитай хамтраад одоо энэний шин чанарыг мөршөө илүү сайжруулах тийм. Одоо энэ чинь жижигхэн нано ширхгүүд байгаа шүү дээ. Энэ нано ширхгүүдийг бид нар бүр наривчлаад ингээд томруулаад харах юм бол хэлбэр нь ингээд янз бүр байгаа. Тэгэхээр хэлбэрийг нь бид нар жижигхэн яг жигд мөхлөг болгож өгье, бөөрн хэлбэртэй болгож өгье гэх юм. Энэ талын ажлууд хийгдэж байна л та. Яг жигд хэлбэртэй, жигд бөөрн хэлбэртэй болохоор нөө 3D принтерт ашиглах боломжтой болгож байна. Тийм. Ийм одоо нарийн судалгаа хийгээд. Тийм. За дараагийн нэг зүйлүүд маань юу юм бэ гэхээр одоо энэ манай оюутнуудын хийж байгаа ажил нь л да энэ жишээ. Зис хөнгөн цаг 2 байгаа. Тийм байна. Тэгэхээр энэ өндөр хүчлийн одоо өндрөөс авч байгаа цахилгааныг хүлээж авахд шин гэж байдаг. Шин. Тэр шин нь юу юм бэ гэхээр том юм зузаан зис шинүүд байдаг. Тэгээ сүүлийн үед болохоор данц зис болоод ирэхлээр энэ чинь үнэтэй болоод ирнэ дээ. Зис чинь өөрөө үнэтэй металл тий. Тэгэхээр сүүлийн үед яаж яах вэ гэхээр яг өндрөөс ирж байгаа хэсгийг нь зисээр хийж өгөөд цааш нь дамжуулаад нам болгож гаргаж байгаа шүү дээ. Дамжуулж байгааг нь хөнгөн цагаанаар хийдэг юм. Композит материал гэдэг юм материал. Ийм болчиход байгаа. Тэгээ энэ дээр бас манай оюутнууд ингээ хийж байгаа судалгаа хийж байгаа. Тэгэхээр энэ жишээ нь зисээрээ хүлээж аваад цаашаа хөнгөн цагаан талаасаа гаргаж явуулна гэсэн үг байна тий. Тэгэхээр энэ хооронд одоо гүйдэл явах уу гэдэг юм уу? Иймэрхүү юмэг дараагийнх нь одоо өөр мэргэжлийн хүмүүс судлах хэрэгтэй байна тий. Би тэгэхэд болохоор яг энэ гүйдлийг бид нар хэд унгаахгүйгээр яаж гаргаж ижил төвшөнд шилжүүлж энэ хөнгөн цагаан хэд байхын зис нь ямар зузаантай байх юм тий. Тэгжээж яах нь ийм жишээ. Тэгээ энэ хоёрын холболтын технологи нь яаж явагдах юм? Бүр нэрээ. Тий. Энэ холболт нь одоо ингээд хэрвээ ан цавтаа нөхсөв тий ч юм уу ингээд холбогдох юм бол бас гүйдэлтэй болно шүү дээ тий. Нөгөөдлийн алдаа гарч ирнэ гэсэн үг. За ийм жишээ. За энэ болохоор юу юм бэ гэхээр өрмийн хошуу гэдэг юм. За. Нөө газар өрөмдлөгт ингээд хошуунууд хийж чад өрөмддөө шүү дээ. За энэ болохоор яг нөө дээжний өрөмдлөгийн хошууны ир гэж нэрлэгээ. Энийг таны импекс гэх компани Солонгост захиалгаар хийлгэсэн ийм ир байна. За тэгэхээр энэ дээр бидгээд бас таны импекс компанийн инженеруудтай хамтраад энийг бид нар дотооддоо хийх боломж нь юу юм бэ? Технологи нь юу юм бэ гэдээ судалгаа хийж ирсэн. Тэгээ ерөнхийдөө бол яг одоо судлаад волфрамын карбидийн хай шиг, хатуу хай шиг ингээд бид нар технологиг нь бол гаргаад ирсэн байна. За ингээ одоо энэ дээр дараагийнх нь боловсруулах үйлдвэр хэрэгтэй гэдэг бид нар ингээ ярьжсэн чинь манай Монголд яг энийг хийдэг үйлдвэр ахад бий болцсон байгаа. Тийм. Тийм. Тэгээд тэднийхээ Канадын технологиор яг энэ ирнүүдээ хийж байгаа. Айгүй хөрхэн цомхон жижиг үйлдвэр юм. Тэгэхээр ерөнхийдөө бол Монголд ийм дэвшлээ технологи шингэсэн үйлдвэрүүд бий болоод байна л да. Тэгээ энэ дээрийг дандаа нөө хувийн хвшлийнх нь ерөнхийдөө ингээд байгуулад байгаа байна шүү дээ. Жижиг хэмжээ. Тийм, жижиг хэмжээний үйлдвэрүүд. За тэгэхээр өнөөдөр Монголд ийм хувийн хвшлийн жижиг үйлдвэрүүд маш их байдаг. Жижиг үйлдвэрүүд янз бүрийн бүтээгдэхүүн янз бүрийн хийсэн. Тэд нар ингээд яадаг вэ гэхээр мэрэгчлэлт нь хэм байна уу гэж авчихлаа. Мэрэгчлийн хүн бараг байдаггүй. За. Ихэнх нь эдийн засагчид тий. Тэгээд нөгөө IT-ийн мэрэгжлийн хүмүүс гэдэг ингээд орцсон, металл руу орцсон, материал руу орцсон явж байгаа байхгүй. Өөртөө одоо энэ суралцаад судлаа шинжилээд өөртөө орцсон гэсэн үг үү? Тийм. Тэгэхээр энэ хүмүүс яаж орсон бэ гэхээр өнөөдөр би энэ дээр юу хэлэх гэж байна вэ гэхээр уул уурхаа дээр 70% зардал гаргаад 30% ашиг болдог. Боловсруулах үйлдвэр дээр болохоор 30% зардал гаргаад 70% ашиг болдог гэсэн шийдвэр үүсдэг байна. Тэгэхээр энэ маань өөрөө ашигтай гэдгийг харсан учраас яах нь үйлдвэр байгуулад уртсан ашиг аваа гэж. Одоо жишээ нь шинэ жидэн металл гэдэг компани захирал нь одоо миний шавь л да. Анх эдийн засагт төгссөн. Тэгээд эдийн засагт төгсчөөд Японд очиод 7 жил ажиллаад Японд ажиллаад ирэхдээ Монголд ийм үйлдвэр байвал зүгээр юм байна гэдээ ирээд эдэл металл хайдаг үйлдвэр байгуулсан байгаа. Тэгээд нөгөө хүүхд маань өөрөө үйлдвэр байгуулад ирсэн чинь нөгөө мэрэгжлийн мэдлэг хэрэг болоод эргээд манай дахиж сураад магистр, бакалавр сураад, магистр сураад одоо доктор дэлсэн явж байна. Эслийн жил доктор дэлсэжлээ. Тэгэхээр ерөнхийдөө энэ өөрөө юм ашигтай салбар учраас яг
хаана бизнес хийдэг хүмүүс болохоор хаана ашигтай боломж юу гэдгийг төрүүлж хардаг юм байна л да. Бид нараас илүү төрүүлж хардаг. Тэнгуутаа үйлдвэр байгуулалт явчихж байгаа байхгүй юу? Жишээ нь одоо тэр өрмийн хошуу хийж байгаа хүмүүс яг гол технологиг нь зааж өгсөн бол Канадын инженер гэж зааж өгсөн ба. Тэг яг бол хариуцж явж байгаа хүн нисгийн инженер гэж. Нисгийн инженер биш, нисгэгч. Нисгэгч гэж байгаа. За тэгээд ажиллаж байгаа хүмүүс нь дандаа IT-ийн хүмүүс, IT эденсгийн хүмүүс явж. Тэгээ би ямар санда та нар нэг мэрэгжлийн хүн авчаач тэгвэл илүү гоё болно доо тий. Тэгсэн чинь Монголд ийм мэрэгжил бэлтгэгч бид нар мэддэггүй гэдэг байна. Тэгэхээр манайх яаж юм гэхээр 3 сая хүн амтаа цөөхөн хэрнээ мэдээлэл айгуу тийм дутуу явагддаг юм байна л да. Магадгүй миний бүч буруу ахaltaй мэдээллийг сайн түгээж өгдөггүй тий. Тийм л юутай юм шиг байна. Бид нар тэгэл өдөр тутмынхаа ажлыг хийгээл ингээ яваад байгаа. Тий. Тэгээд өртөсөө нөгөө судалгаа гээл тий. Тэгээд нөгөө нийгэмтэйгээ ерөөсө харьцдаггүй юм уу та. Тийм л юм шиг байна. Тэгээ ямарсан ямар гоё юм Монголд ийм мэрэгжил бэлтгэдэг юм уу? Ийм юм судалж байсан хүмүүс байдаг юм уу гэж ярьж байгаа. Би ч гэсэн одоо яг Монголд иймэрхүү чиглэлийн үйлдвэрүүд ингээд аль хэдийн бий болоод ингээд бүтээгдэхүүн үйлдвэрлээд бүр дараагийн шатналд ингээд зориод явж байгаа дээрээс мэдгүй байхгүй. Харин тийм. Тэгэхээр чи нөгөө талдаа ийм мэрэгчлээж мэдэхгүй, ийм үйлдвэр байдгийг мэдэхгүй тэгсэн мөртлөө Монголд одоо үйлдвэр хөгжүүлэх хэрэгтэй байхгүй л гэж бид нэр хөвчлэн ойлгохтой шүү дээ. Тэгэхээр бол нэг үе ботход хөгжиж байгаа юм байна. Тэгээд яг төр засгийн тодорхой хэмжээний дэмжлэг нэгдсэн бодлого байх юм бол илүү хүчтэй хөгжих боломжтой юм. Тэгэхээр миний ойлгож байгаагаар одоо танаа дээр бол яг энэ одоо материалыг ингээд судлаа дараагийн түвшинд нь боловсруулаад бүтээгдэхүүн болоо гаргаж байгаа маш олон тийм төрлийн одоо аж ахуйн нэгж компаниуд ирдэг гэж ойлголоо. Ер нь бол танах дээр бүх мэдээлэл байдаг гэж ойлголоо. За яг бүх гэж бол хэлж болохгүй байна. Тийм өнөөдөр бид нарыг мэдээ бид нартай ирж харьцаж байгаа компаниуд л ерөнхийдөө харьцаа явуулдаг гэсэн үг тийм. Бид нар бас мэдээд явж байгаа. Магадгүй одоо саяны тэр өрмийн хөшөө хийдэг компани шиг огт мэдээгүй байж байгаа гинт мэдж байгаа тийм үйлдвэрүүд байгааг би үгүйсэхгүй л дээ. Тийм үйлдвэрүүд хэрвээ байх юм бол энэ дээр бол бүх судалгаа шинжилгээ дараагийн ажиллах боломжтой шүү. Нээлттэй байгаа. Бүр дараагийн одоо бүтээгдэхүүнийг сайжруулах, эцсийн бүтээгдэхүүн гаргахад бас ямархуу байдлаар одоо судалгаа шинжилгээ хийх үү, холбогдох уу, дараагийн гадагш холбогдох бүх юм байж болох юм байна шүү дээ тий. Одоо тэгэл талын металл нундаг компаниг жишээ нь бид нар ингээл хамтраал тий зис нундхийн авч судалгаандаа хэрэглээл энийг Японд руу явуулаад Японд яг манай хамтарч ажиллах профессорууд бас яг эдний нундаг дээр судалгаа хийгээд ингээ явж байгаа байхгүй юу. Тэгэнгუутаа Японы GCP гэдэг бас нөгөө зис хаяг зис хайлаад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанитай холбогдоод ингээ энэ хоёр компаниг холбоод өгчөж байгаа байхгүй. Зүг. Тэгэхээр бид нэр яаж яах вэ гэхээр магадгүй нөө гадаадын бусад компаниудтай ч гэсэн бид нар Монгол компаниудаа холбож өгөөд үйл ажиллагааг нь илүү сайжруулах бас боломж бас байгаа тийм. Бид нараар дамжиж ерөнхийдөө иймэрхүү гүүр болох боломж бас байгаа тийм ээ. Би тэгээ сая ингээд ярьж байгаа металл ингээд цаашаа металл металлурууд ингээд ярьж байгаа нэг гинт юу орж ирлээ. Одоо Монголд бид нар бол манайх нүрсний зах зээл ингээд нөлөө эзэлдэг. Бид нар өөрсдөө нүрсээ хэрэглэдэг юм ард юм шүү дээ. Тэгээд яг энэ дээр зүгээр сонирхолтой байдлаар ингээд асуухад бидний хувьд нэг ийм боломж байж болох уу? Нүрс одоо ингээд үйл болохоор ингээд лутаа гараад ингээд янз бүрийн болж байгаа шүү дээ. Зүгээр энэ дээр жишээлбэл одоо манай шинжлэх ухааны технологийн их сургууль тийм механик инженерийн сургууль ингээд нүрсний тэр бүтэц шин чанар дээр ингээд судалгаа хийгээ тийм яг ингээд тэр ингээд одоо тэр шаталт үүсээд яг нүрс хүчлийн гарч явах үед тэр одоо нүрс хүчлийн хэмжээ бууруулах тал дээр ч юм уу шин чанарыг нөөцлөх ч юм уу иймэрхүү судалгаа хийвэл боломж байд юм байна. За яг нүрсээр судалгаа хийдэг манай төвшөлтөөс дээр хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш нар байна. За. Яг тэр чиглэл рүү судалгаанууд хийгээд дараа нь нүрсээ боловсруулаад дараагийн бүтээгдэхүүн хийх иймэрхүү талын судалгаанууд хийдэг багш нар байдаг. Тэн дээр бол ер нь бол энэ талын юмнууд боломжтой. Боломжтой. Одоо нүрсийг боловсруулаад дараагийн бүтээгдэхүүн гэхээр та түрүүн хэлсэн нөгөө төмөрлөгийн үйлдвэрийн одоо бэлдсэн. Материал хийх чинь нүрснээс гаргаж авдаг юм шиг л шүү дээ. Химийн бүтээгдэхүүн, янз бүрийн бүтээгдэхүүнүүд одоо нүрсийг бол бид нөгөө гангийн үйлдвэр судлалаар гол нэгдүгээр түлш болгож ашигладаг. Хоёрдугаар коксыг нь бид кокс ашигладаг. Кокс нь яадаг юм бэ гэхээр нүрс зүрхчийг бас зохицуулж өгөх үүднээс бас олж өгдөг. Ийм хоёр үүргээр ажилладаг гэсэн үг л дээ. Энэ юм дээ. Тэгэхээр яг нүрсийг боловсруулсан бүтээгдэхүүний металлургийн үйлдвэр авч ашигладаг гэсэн. Гэхдээ нүрс боловсруулах ч өөрөө бас металлург. Тийм шүү дээ. Бас металлург гэсэн үг байна. Ангийн үйлдвэр болохоор яг нь тэр
боловсруулсан дараа бүтээгдэхүүний кокс гэдгийг авч ашигладаг. Кокс байна, балчлуу байна тийм. Их мэтчлэн ингээд авч ашигладаг байна. Зөв. Тэгэхээр яг дүгнэн тэгэхээр ерөнхийдөө одоо яг металл уураг, металл судлалын салбар гэдэг бол одоо зөвхөн шинжлэх ухаан бол биш. Монголын одоо эдийн засаг хөгжлийн гол суур болсон зүйл гэж ойлгож байна тийм. Яг үнэ тийм. Нөгөө талдаа манайх энэ салбарыг хөгжүүлэх юм бол зөвхөн одоо түүхийдээ ингээ гаргах биш, зэм бүтээгдэхүүн боловсруулад ингээ бас технологи инновац төрсөлдөх бүрэн боломж бол байгаа. Тийм. Бүрэн боломжтой юм л. Гол нь одоо энэ дээр суралцах нөгөөний боловсруулалтын асуудал. Тийм. Ерөөсөө бид нар боловсон хөгжнийг маш сайн бэлтгэх ёстой. Өнөөдөр бид нар маш сайн одоо материал судлалын инженер, металл урагч ч юм уу, маш сайн металл судлаач ч юм уу тий бэлдээд ирэх юм бол өнөөдөр бид нар чипээ хийж болж байгаа байхгүй. Тэр дэвшлэлт нарийн материалуудыг хийж болж байгаа байхгүй. Өнөөдөр юу гэж хүмүүс юу гэж үздэг гэхээр манай Монгол улс 2 том гүрний дунд байгаа. Бид нар бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хаашаач гаргаж чадахгүй. Тий. Хинч тоож авахгүй. Яг тэгвэл нөө 2 том гүрэн маань өөрөө маш том үйлдвэрлэгчд гэж ярьдаг тий. Гэтэл бид нарт өнөөдөр түүхийд нь байгаа учраас онгоцоор тэрвэрлэх боломжтой зарим жижиг эдэнгүүдийг ч гэсэн хийж болж байгаа байхгүй. Ганцхан тэрэн дээр бид нар юу юм бэ гэхээр ноу хау технологи гэдэг юмыг л бид нар анхаарах ёстой. Технологи дээр л ажиллах. Тэгэхээр энэ сайн технологич инженерүүд технологичтэйг л бид нар аягүй сайн бэлтгэл хэрэгтэй болж байгаа байхгүй юу тий. Энтэй холбоотойгоор одоо за уул уурхай одоо тэр байгалийн нөхцөөс гадна за Монголын эдийн засгийн одоо засагт одоо ингээд бас өнтэй хувь нэмэр оруулж болохоор бусад салбарууд байгаа шүү дээ. Ажилтны салбар, ноолуурч гэдэг ч юм уу тий. Яг энэ тал дээр энэ металл судлал, металл ургийн салбар бас тодорхой хэмжээнд оролцоо байдгүй. Ер нь ямархуу байдлаар тодорхой хэмжээнд бас тэр гарцыг нь сайжруулах ч юм уу, тэр ноолуурын ширхгийг одоо сайжруулах тийм судалгаа байдаг л байх бодвол тий. За тэрэнд бол яг тоног төхөөрөмжийн талаас нь л оролцож болох юм. Зүгээр юу гэж би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр өнөөдөр металл утаснууд байдаг шүү дээ тий. Металл утаснуудыг одоо яг энэ нарийн нано номтгууд байна шүү дээ. Эндээс металл утасуудыг хийдэг. Тийм. Тий. Тэгэхээр тэр металл утасуудыг хийхэд металлургийн салбар бас яг нэг өөр гүйцэтгэж байна. За дээр нь өнөөдөр нөгөө ногоон технологи гэдэг дэлхийд даяар ярьчлаа шүү дээ. Ерөөсөө бид ногоон технологи дээр анхаарах ёстой байна. Тэгэхээр ногоон технологи дээр анхаарал ирсэн чинь байгалийн нөөц гэхээсээ илүү хаяглыг бас боловсруулах чиглэлээр илүү анхаардаг болсон. Тэгэхээр нэгдүгээрт ихэнх орнууд байгалийн нөөцгүй болж байна. Тэ? Хоёрдугаарт яаж юм бэ гэхээр хаягдл маш их хэмжээтэй болсон. Тэгэхээр бид нар хаягдл дээр бас ажиллаад эхэлж байна л та. За жишээ нь одоо энэ ТЭЦ 4-өөс авч ирсэн үнс байна. ТЭЦ 4 маш ихээр гарч байгаа. Тийм маш ихээр хаягдана. Одоо нөө 70 дүүрсэн шинэ 70-гийн асуудал яригдж байгаа гэж явж байгаа. Тэгэхээр энэ үнсийг жишээ нь бид нар ашиглахаар ингээд оюутнуудтайгаа бид нар судалгаа хийж байна л та. За. Тэгээ ямар судалгаа хийж байгаа вэ гэхээр эхний удаад яг ТЭЦ 4-ийн өөрийнх нь яг тэр мультициклон гэдэг циклон байгаа. Тэрнийх нь юугаар нь ялгадаг нэг өндөр температуртай 400 градус орчим халуун үнс бууж ирдэг. Тэрний үнсийг барьдаг баригч гэдэг байна. За. Тэр нь ширмээр хийдэг. Тэгэхээр тэрийг бид нар ийм композит материалаар хийдэг болвол яасан гэдэг байдлаар судалгаа хийж өгч байгаа. Композит материал нь болохоор хаягдл үнсийг ашиглаж байгаа. Дээр нь янз бүрийн нэмэлтүүд нэмж өгөөд композит гэх нь олон төрлийн материалыг нийлүүлсэн л юм. Нийлмэл материал гэсэн үг байна шүү дээ. Тэгээд шинэ материал гаргаж ирээд тэр нь болохоор яаж яах вэ гэхээр тэр ширмнээсээ илүү бат бөх шин чанартай илүү сайн материал гарна гэж үзэж байгаа юм. Тэгэхээр тэгж хийж болох юм ба гэдэг ийм судалгаа хийж байна л да тийм. Боломжтой. Одоо би тэгэхэд патентаа авахаар патентаа бичээд эхэлж байна. Патентаа авчих юм бол яг хуу дараагийн удаа станцд авч танилцуулъя гэсэн юм байна. Тэгээ боловсруулалт үйлдвэр гэдэг юм шүү дээ. Тийм явж байгаа. За дээр нь энэ жишээ Доронговоос авчирсан ис. За. Ингээд. За өшөө хахад тийм байгаа маань нэг ис байгаа. Ингээ хоёр төрлийн ис авчирсан. Хоёулынх нь тийм цагаан ис. За. Хоёулынх нь биш энэ болохоор хаягдл шил. За авчи. Тэнд тэр нэг бүрэн хис автаа байгаа. Тий, наатгач. Энэ юм цагаан багууз. Шал өөр. Тийм байна. Тийм байна. Энэ болохоор өнгө нь. Тэгэхээр эдгээр яаж яах вэ гэхээр доторх эрсүүд нь өөр болчихж чинь гэсэн үг. Найрлага. Тэгээ эдгээрийг ашиглаад бид нар бас
юу хийх гэж байна вэ гэхлээр шүүлтүр хийж байгаа. Дээр нь зис ашиглаад одоо кофений шүүлтүр байдаг шүү дээ. Гэтэ цаасан шүүлтүр биш. Грамм шүүлтүр гэж. Тийм ажил хийж байгаа. Судалгааны шатанд явж байгаа. Судалгааны ажилдаа. Судалгааны шатанд явж байгаа. Судалгааны шатанд явж байгаа. Дараа нь болохоор өшөө юу хийж яана вэ гэхлээр одоо энэ шар илсэн байна да, шар өнгөтэй илсэн. Энийг ашиглаад бид нар одоо химэл чулуу гэх юм уу? Гаргаж авах юм гэж. Одоо нөгөө янз бүрийн гоёл чимэглэл энэ ашигладаг. Тиймэрхүү химэл чулуу гэсэн үг. Үгүй гоёл чимэглэл барилгын материалд бол ашигладаг бол нэлээд хийгдэж байгаа бах. За. Тий. Бид хэд юу хэмдэг гэхээр хүнсэнд хэрэгэлдэг. Одоо хоолны тогоо бидэн шүү дээ тий. Ялангуяа нэг юм мах шаарддаг газрууд байна да. Тэр мах шаарддаг газрууд чинь нөгөө ингээд шархлаач их тус ялгардаг тий. Тэгэхээр тэрэнд ашиглах юм хийж байгаа. Материал бас. Тэгээ яг энэ бүгдэн дээр бид хэд нөө пациент юу аавна гэдэг байдлаар ингээд явж байгаа болохоор бүр нарийн бас ярьж болох боломжтой. Гоё судалгаанууд байна. Тэгэхээр яг сүүлийн үед ингээд бид нар тоног төхөөрөмж сайжраад юу яагаад оюутнуудтайгаа ингээд нийлээд янз бүрийн судалгаа судлаад ирэхлээр эргээ хаягдлыг ашиглая, байгалийн нууцыг ашиглая гэдэг ингээд ирэхлээр ганц металл руугаа биш ингээд металлаас халиад явчихж байна л да. Янз бүрийн судалгаа руу явчихж байгаа юм л да. Одоо энэ жишээ нь ингээд композит материалууд гэдэг. Зис, тэгээд гуйл, хөнгөн цагаан гурвыг холбоцсон. Ийм байгаа байхгүй юу? Тэгээ гурван төрлийн шин чанарыг үзүүлдэг гэсэн. Гурван материалынхаа гурвуулынхын шин чанарыг үзүүлдэг. Тэгсэн хэрнээ гурван материалаасаа илүү сайн шин чанартай. Гэх мэтчлэн ингээл бид нар иймэрхүү зүйлсийг хараад янз бүрийн юм хийгээл үзчихлээ л да. Тэгээд оюутнууд ч гэсэн аягүй сонирхолтой. Манай одоо 2 дугаар курс, одоо 3 дугаар курс. Өнгөрсөн жил 2 дугаар курстээ судалгааны сэдвээ аваад одоо энэ төмрийн баяжмалыг боловсруулад яг цэвэр магнетит фазад хувиргах юм судалгаа хийж гисэн. Тэгээ энэ судалгааг олон хоёр технологиор үзэж байгаа юм л. Нэг нь SPS-ийн технологи буюу Spark Plasma Sintering гэдэг ийм технологиор плазмын юугаар нэвчүүлэлт хийж. Нэг нь бол уламжлалаар шахаад ердийн температурын элчин боловсруулалтын 100-нд нэвчүүлэлт хийх. Ийм судалгааг хоёр янзаар хийгээд өнгөрсөн жилээс эхлээд судлал явуулсан. Тэгээ анхны оюутны эзэмшлэгийн хуралд ороод салбараасаа гарч чадаагүй. Өнгөрсөн намар. За өнгөрсөн хавар болохоор сургуулийнхд ороод 2 дугаар хайранд орж ирсэн. За. Тэгээ энэ жил болохоор сургуулийнхд ороод 1 дугаар хайранд орж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө хүүхэд маань яаж юм бэ гэхээр судалгаа нь илүү чанаржаад сайжраад ан гэсэн үг байна шүү дээ. Одоо нөгөө хүүхэд маань одоо би яг юун дээр анхаарч судлах уу гэдэг юм олоод эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр оюутнууд маань ерөнхийдөө би ингээд 2 дугаар курсээс нэхлээд судалгааны ажил өгөөд судлаад явчихдаг. Тэгэл нөгөө хүүхдүүд маань судалж явсаар байгаад сүүлдээ юу руу орж яана гэхлээр илүү гүнзгийрээд нарийн болоо явчихж байгаа. Тийм байна. Бүр цаашлаа. Зарим сонирхолтой хүүхдүүд нь бол яг хөө ингээд судалж үзэж байгаад орхичин. Яг сонирхолтой хүүхдүүд нь илүү гүнзгийрээ судлаа явчихдаг юм. Тэгэхээр чинь баг орсон цагаасаа баг нэг сэдвүүд тодорхой болгох чинь бол тэрийг бүр төсөл болгоод судлаад ингэ яваад ч болох юм биш үү? Эцэстээ бүр бүтээгдэхүүн гаргах хэмжээнд судлах бүрэн боломжтой. 2012 оны эсэлтөлөө 11 оны эсэлтөлөө манай метал судалт нэг хүүхд эсэлжсэн. Шинэ баяр гэдэг. Тэгээ тэр хүүхд яажсэн бэ гэхээр сурч байхдаа би их сургуулаа төгсөхдөө би саятан болж төгснө. За. Хүүхдүүд чинь нөгөө нэг ингээд төлбөрөө төлөөд юу саятан болох юу гэдэг нь шүү дээ тий. Тэгсэн чинь тэр хүүхд маань сурч байхдаа нэг хүүхд маш сайн сурсан. Сураад оюу толгойн тэтгэлэг авсан. Анхны тэтгэлгийг авчихсан. За дээр нь ерөөсөө эрдэмшлэгэд нэг хурал болгонд ордог гэсэн. Илгээд тавиал. Тэгээ гадуур нөгөө нэг одоо компаниуд зохион байгуулж байгаа өндөр шагналтай хурлууд байдаг шүү дээ. За жишээ нь таны MX компани гэх чинь төрүүлсэн хүүхдэд 500 мянган төгрөгийн шагналтай явдаг байхгүй. Тухайн үеийн 500 мянга гэдэг чинь асар их мөнгө шүү дээ. Тэгэл тэр манай оюутан ороод 500 мянган төгрөгийн шагнал аваад зоргоог бас ангийнхны хүүхдээс явах. Тэр хоёр хоёулаа ангил ороо явдаг. Энэ тентхийн өөхөл эрдэмшлэгийн хуралд ороод ихтгэл тавиалт хөрвүүлээ шагнал аваад яваад. Дээр нь төслийн уралдаанууд явагдана оюутнуудын хооронд. Төслийн уралдаанд орж төсөл бичиж юу яа. Төслийн уралдаанд орж шагнал авдаг. Ингэсээр байгаад их сургуулаа төгсөхдөө нэг саяар тогтоог бах. Тэ мөнгө аваад би дансандаа хийдэг багшаа гэж байгаа байхгүй. Тэгээд нилийн мундаг төгсөжсэн тийм хүүхдээс. Одоо
бас юунд одоо бол мэрэгчлээ бүр солилцсон банкнд орсон явж байна. За. Тий. Бүр мэрэгчлээ бүр тэр чигээр нь өөрчилсөн. Тэгээд надад харахтай гэсэн юм. Инженер хүн эдийн засгийн салбар руу ороход бүр илүү гоё байт юм байна багшаа. За. Гэдэг ярьжсэн. Тэгэхээр тэр хүүхд бас өөр юм болж харсан л байгаа тий. Нөгөө шам маань бас төгсөөд өнөөдөр хувийн компани байгуулсан. Юу хийж байна гэсэн чинь лифтний компани байгуулсан явж байна ингээд. Тэгэхээр манай мэрэгчлээ өөрөө бас ингээд хөрвөж ажиллах хүүхдүүдэд ийм боломж өгөөжтэй цайтай ийм юу салбар байдаг байна шүү дээ. За тэгээ өгшөө нэг шам маань яаж байна гэсэн чинь тэр хүүхд болохоор юунаас ирж ирсэн? Багшийн дээд төгсөөд химээр төгсөөд магистраа манад ирж сурч ирсэн. Тэгээ магистр сурахдаа бакалаврынхаа хичээлийг давхар үзээд ингээд магистраа төгссөн болдог. Нийт нь 30 хэдэн кредитийн бакалаврын нөө нарийн мэргэжлийн хичээлүүд байгаа шүү дээ. Тэрнийгээ үзээд их сургууль төгссөн бол тэрийгээ үзээд давхар магистр сураад магистрийн зэрэг авах боломжтой гэсэн үг тийм. Тэгээд тэр хүүхд маань магистраа төгсөөд үргэлжлүүлээд докторт сураад докторийн ажлаа хийж агаад одоо Эрдэнэ төлөвлөрт очсон байна л да. Эрдэнэ төлөвлөрт ажиллаж байна. Тэгээд нөгөө судалгааны арга зүйтэй болсон хүүхд чинь үйлдвэр дээр гарсан ч гэсэн үйлдвэрийн юм яг ингээд одоо би энийг яаж сайжруулах вэ багшаа? Одоо хүртлэрсэн. Багшаа би энэ хуйгны хайшиг биш хийчмээр байна. Тэ? Сайжруулчмаар байна гэдэг туршилт хийгээл судалгаа хийгээл зав гарахаараа сургууль дээр ирж суугаал ингээд судалгаа хийгээл явж байна. Хэмслэн. Ингээд манай хүүхдүүд яаж яана гэсэн чинь оюу толгойд орсон хүүхдүүд маань иргэд ирээ судалгаа хийгээ явж байна. Станцд орсон хүүхдүүд маань ирээ судалгаа хийгээ явж байна. Ерөнхийдөө төгсөөл мэргэжлэр очиод ажилласан. Тэгэл эргэж ирээл давхар судалгаагаа хийгээл ингээд яваад. Тэгэхээр тэр хүүхдүүд яаж яана гэхээр нөө оюутан багтаал судалгааны арга барил гэдэг юм эзэмшсэн болохоор цаашаа өргөжлүүлээд хаяхгүй ингээд яваад байгаа байхгүй. Ийм байдалтай яваад байгаа гэсэн үг. За дээр нь би түрүүн ахаад хэлсэн тийм материал судал гэдэг шинжилгээ ухаан, металлурги гэдэг шинжилгээ ухаан өөрөө гайхамшигтай шинжилгээ ухаан гэдэг. Одоо энэ жишээ нь бид нар чулуу гэж хэлнэ шүү дээ тийм. Тэгвэл энийг бид нар боловсруулад яах юм? Юу гаргаж авч болох вэ? Юу гаргаж авч болох вэ тийм үү? Ингээл хорголжноос авахуулаад энэ янз бүрийн юм их гаргаад авчна тийм. Хойлол утгаал, найруулаад. За энэ бас манай оюутны хийсэн ажил байна л да. Ингээд энэ яаж яах гэхээр бас л шинэ компьютер нөгөө төмрийн баяжмал маань. Тийм үү. Тийм. Бас л шинэ төрлийн материал, соронзон материал. Хатуу соронзон гэж бид нар ингээд соронзсон шүү дээ тийм. Ийм соронз хийх судалгаа хийж. Тэгэхээр өнөөдөр бид нар төмрийн баяжмалаас соронз хүртэл гаргаж авч болох юм байна гэдгийг бид нар олж хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар энийг ч гэсэн хийж болох юм байна. Тэгвэл өнөөдөр цахилгаан автомашинууд маш ихээр бий болж байгаа шнэ. Эко технологи гэдэг ногоо технологи явуулаад цахилгаан автомашинууд бий болоод ирэхлээр тэр автомашинуудын хөдөлгүүрийг гол хөдөлгөгч хүч нь хэм байна вэ гэхэлэр олон тооны соронзууд байдаг. Тэр соронзууд нь болохоор яаж юм гэхэлэр дандаа нөгөө хоорон металлуудыг ашигласан байдаг байхгүй юу. Тэгэхээр яг энэ дэр физик технологийн хүрээлэн шинжилгээ ухааны академийн физик технологийн хүрээлэнгийн судлаачид бас манай дээр манай тэр багжийг ашиглаад хатуу соронз гаргах юм судалгаа бас хийж байна л да. Тэгэхдээ хоорон металл ашиглахгүйгээр. Тэгээ анхныхаа судалгаа гаргаад өгүүллээ. Олон улсын индекстэй сэтгүүлд хэвлүүлчихлээ. Тэгэхээр энэ бас нөгөө тодорхой үр дүн гаргасаад бид нар шинэ судалгаа хийгээ гаргацсан гэсэн үг болж байгаа гэсэн үг. Тэгээ яг энэтэй адилхан материал судал гэдэг үг өөрөө ерөөсөө тийм маш нээлттэй юм байхгүй. Тэгээ бүх юмыг хувиргаж өөрчилж болдог. Одоо жишээ нь би түрүүн хэллээ шүү дээ нөгөө хүүхэд байхдаа би химийн бодис түрхээл үл үзэгдэгч болдог гэл. Тийм юм уу? Яг тийм юм бол өнөөдөр болно гэсэн үг байхгүй. Солонгосын нэг компани байгаа юм. Нэг настаа өвгөн тий. Тэгээ тэр хүн яадаг вэ гэхэлэр өөрийн гэсэн патенттай болсон байна. Тэгээд жилдээ хэдэн тэр бум доллараар нь олдог орлоготой болсон. Тэгээд тэр юу хийж ийнэ гэсэн чинь өнөөдөр одоо энэ шилэн дэлгэц байгаа шүү дээ. Утасны гар утасны шилэн дэлгэцийн технологиг сайжруулсан. За. Тэрэнд нь нөгөө уян шин чанартай болсон. Тэгээд гар утас маань эвхэгддэг юу яадаг болж ингээ тэрний патентыг авсан. Тэр патентаараа өнөөдөр амьдардаг. Тэр судалгаа хийсэн. Тэр судалгаа хийгээл тэрний патентыг авсан. Тэгээд тэр патентыг өнөөдөр хүүдээ заагаад өгсөн. Аав хүү хоёр хийдэг. Ийм юм. Тэгэхээр эн чинь материал судал гэдэг зүйл маань өнөөдөр хүн хичээх юм бол өнөөдөр бид нарыг дэлхийн
хамгийн том баян болгох боломжтой юм салбар гэсэн үг байна шүү дээ. Тийм. Японд бас би нэг үйлдвэрт очсон. Манай энэ өрөөг бодвол бараг 3 хуваасан байрын жижигхэн өрөө үйлдвэр. Тэгээд энд юу байсан бэ гэхээр нэг юм хідэн уусмал бааннууд тийм юм савта уусмалууд. За тэнд юу хийсэн бэ гэхээр тэр хүн нэг юм гэрлийн цэцэргэлтэй шүү дээ тийм. Цэцэрлтийн гэрлийн хугарлыг ашиглаад бангийн өнгийг нь өөрчилдөг. Янз бүрийн өнгөтэй хаалбах сэрэ хутаг мотго хийдэг. Тэр хүн ганцхан нөгөө гэрлийн хугарлын өнцгийг л айгуу сайн эзэмсэн. Тэрэн дээр патент авсан. Тэгээ бас хүүдээ заагаад өгсөн хүүтэйгээ хойлох нь ажилладаг. Тим юм хийгээл бичдэг. Тэгэхээр өөрөөсөө өнөөдөр чинь бид нар материал гэдэг юм чи өөрөө ийм өвөрмөц онцлогтой зүйл байх нь шүү дээ. Материал хөгжөөд нано шинжилгээ ухаан хөгжсөн. Тэр үед бид нар ясаа хагалгаа хийхлээр задлал хийдэг байсан тийм үү. Одоо болохоор бид нар дурангаар хийгээд байна. Тэр юутай холбоотой юм бэ гэхээр нано материалууд бий болсон. Нано материалуудыг дагаад нано технологиуд бий болсон байна шүү дээ. Тэгээ энэтэй холбоотойгоор ерөөсөө одоо бүх төрлийн хагалгааг дурангаар хийдэг болчихлоо шүү дээ. Тийм. Хүний судсыг орлуулад дотор нь юу тавьдаг болчихлоо тий. Энэ чинь бүгд материалтай холбоотой юм. Тэгэхээр өөрөө айгүй тийм гайхамшигтай шинжилгээ байна. Тийм байна. Тэгээд одоо би өөрөө энэ мэргэжлийг болохоор манай хүү маань ирж үзээ тий. Манай лабораторид ирээд надтай хамт туршилт хийгээд ингээ явж байгаад өөрөө энэ мэргэжлийг айгүй сонирхцсан. За. Одоо 11 дугаар анги байхгүй юу? Тэгээ өөрөө бүр сургуулаа хүртэл тодорхойлцоод байгаа байхгүй юу? Эцэг би энд л очиж сурна шүү гэ. Тэгээд би яг энэ мэргэжлийг эзэмшнэ. Ингээ яриад байгаа байхгүй. Тэгээ ямар сандаа би металл судлаач болно гэсэн чинь ангийнх нь хүүтгэсэн гинэ. Чи яг ч юм металл рок болох ч юм уу гэсэн гэж нөгөө нэг юм баахан нөгөө төмөр юу зүүцсэн юм байдаг шүү дээ тийгсэн гэж байгаа. Тэгээ ямар сандаа ээж хүүхдүүд ерөөсөй ойлгохгүй ингээд миний хүү ангийнхандаа тайлбарлаад өгч заяа гэнэ. Чи ойлгол чадвал хүүхдүүд ойлгоно гэсэн чинь харин тийгийг би тайлбарласан л та гэдэг. Тиймэрхүү тэгэхээр хүүхдүүд магадгүй тэгж ойлгоод байгаа юм байгаа аахгүй юу. Тэгэхээр ерөөсөй орчинд нь ирж үзэл энийг сонирхоод үзэх юм бол хүүхдүүд өөрөө аяндаа дуртай болохоор дурлахаар мэрэгчлээ. Тэг үнэхээр гоё мэрэгчлээ. Одоо би тантай ингээ яриа сууж хат баг өөрөө суралцмаар санагдчих. Тэр мэдээж одоо бакалавра төгссөн ч гэсэн одоо энэ чиглэл рүү ингээд одоо мэдээж аваад үнэхээр сонирхож байгаа юм бол магистр сурангаа бакалавра давхар ингээ хийх боломжууд байдаг юм байна тийм байдаг. Бүр бакалавраар сурсан ч болох юм. Тодорхой хэмжээний хичээлүүдэд үзүүлээ 2-3 жил ч юм уу тийм сурах боломж. Одоо манай магистр сурч байгаа ихэнх хүмүүс нь тийм байна. Хятад хэлний анги төгссөн, мөсийн хятад хэл төгссөн хүүхдүүд сурч байна. Физик төгссөн хүүхдүүд, электроник төгссөн хүүхдүүд сурч байна. Эдийн засаг төгссөн хүүхд сурч байна. Хим төгссөн хүүхд сурч байна. Хамгийн сайн байдаг нь хим төгссөн хүүхдүүд. Яг бол нөө химийн суурь сайтай болцдог байхгүй. Тэгэхээр ерөөсөө дандаа өөр мэрэгчлэр эзэмшчихэд одоо манай магистр сурч байгаа хүүхдүүд. Дийлэнх нь дандаа л юм байна. Гэхдээ тэр эдийн засгийн тэрээр одоо хятад хэл мэлээр сурцсан гэсэн ирээд сурахад бол энэ нөгөөний ерөнхий юмнуудаа заах юм чинь их бас юу гайг байх тийм. Нөө дүүцүүлэлт дээрээ дүүцэх хичээлүүдийн хасаал үлдсэн хичээлүүдэд үзсэн гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр яг мэдээж эн чинь их хвчлэн нөгөө нэг судалгаа шинжилгээ гэдэг хиймдээ угаасаа сайн байхгүй бол болохгүй юм байна. Тийм. Хийм бол өөрөө аяндаа шаардаад байна. Өөрөө аяараад ирээл ингээл ахлаар өчрийг олох гэж шаардаад. Тэгэхээр хүүхэд өөрөө энэ мэрэгчлийг сонирхчих юм бол аяндаа өөрөө хим рүү ороо явж байна л да. Одоо манай хүүхэд ч гэсэн энэ жилээс ээж би химийн сонгоцсон гэл өчтөр ирээл гэрте хоол идэх хоорондоо надаас ингээл янз бүрийн урал асуугаал та тэрний масыг нь бол атмын нь бол гэл ингээл ярилцал явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхэд маань өөрөө их сонирхолтой болоод эхэлчихэж байгаа байхгүй. Дээр нь тэр сонгоныхын багш би мундаг багш байна да гэж үнэлж байгаа. Ягаад гэвэл тэр хүүхдэд маань нэг атом масыг нь болохыг ингээд сонирхолтой гэрте ирээ яртал дээр нь заасан байгаа байхгүй юу? Сонирхолтой заасан. Тэгэхээр тэр хүүхэд маань улам ингээд сонирхолтой болоод гүнзгийрээд байгаа байхгүй юу? Одоо сүүлийн үед одоо гадуур мэдээ залуучууд янз бүр юм хийдэг болсон. Яг энэ мэрэгчлэр сураагүй ч гэсэн тодорхой хэмжээний бизнес эрхлэх гээд түрүү та хэлсэн нөгөө байгаль дэлхийн янз бүрийн бүтээгдэхүүн ингээд магадгүй нэг тийм санаа олцсон. Одоо ингээд дахин одоо боловсруулахаар нэг бүтээгдэхүүн ингээд энийг яаж хий та гэ хамтраад хийчих хүн байгаа болог нэг бодож байгаа хүмүүс юу энд ирээд тантай уулзаад ч юм энэ одоо энэ гоё юунд
судалгааны төв дээр нь ажиллаад тэрнийхээ дагуу ингээд төсөл хөтөлбөр ингээд хэрэгжүүлэх явах боломж юм байдаг. Боломжтой тийм. Боломжтой. Ерөнхийдөө бол би лабораторид нээлттэй ажилладаг. Одоо өнөөдөр манайд моёс арч ирж хүүхдүүд ирж судалж байна, туршилт хийж байна, хөт аж ахуйгаас ирж байна. Герман Монголын багш нь өөрөө чирээс туршилт судалгаа хийгээ явж байна. Шинэ Монголоос ч ирж байна. Тэгэхээр ерөнхийдөө үйлдвэрүүдээс ч ирж байна. Одоо дээр манай лабораторид жишээ нь шинжит металлын захирал нь ирсэн. Туршилт хийгээ сууж байна л да. Би өглөө багжаа нөгөө би өөрөө гүйж ороод зааж өгвөл ингэдсэн чинь сая өөрөө ашиглаа сурцсан байна гэж яриад явж штэ тий. Тэгээ өнөөдөр натаа ингэ ажиллаж байхдаа ашиглаа сурчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ чинь айгүй том боломж болоо ярьж байгаа. Одоо өөрөө ганцаараа тийм туршилтаа хийгээ сууж. Зүг. Тэгвэл тиймэрхүү бас боломжтой нээлттэй соргох санаатай хүмүүс байх юм бол ирээд ингээ тантай ярилцаад зөвлөмж аваа ингээ явах боломжтой. Тийм нээлттэй. Би бол мэдээж бүгдийг мэдэхгүй штэ. Тэгтээ хамтраад судалгаа хийгээ судлах боломжтой гэсэн үг байна. Зүг. За ястах баярлалаа. Маш гоё мэргэжлийн талаар бас би одоо үзэж байгаа хүмүүс тодорхой мэдээлэл өгөхөөр асуулт асууж чадсан байх гэж бодож байна. Тэгээд танд ч гэсэн гоё мэдээлэл өгсөн баярлалаа. Тэгээд сүүлд нь нэмээд бас та энэ мэргэжилтэй холбоотой энэ мэргэжлэр ингээд сурах байгаа хүүхдүүд ч юм уу те зөвлөгөө мэдээлэл тиймэрхүүд одоо нэмэлтээр хэлэх зүйл байна уу? За тэгээд одоо нэмэлт хэлэх зүйл гэвэл энэ мэргэжлийг сонгож суралцаараа л гэж хэлмээр байна. Улс их орноо хөгжүүлээ, их орондоо ажиллая, тий их орондоо амьдрая гэж байвал бид нар энэ мэргэжлийг л эзэмших ёстой, үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Эрс түүхийдээ бид нар яг нэг эцсийн бүтээгдэхүүн шингэсэн, бүтээгдэхүүн болгох, нэмэн үрдэгчин гэсэн эцсийн бүтээгдэхүүн л болгох ёстой. Тэгжээж бид нар өнөөдөр Монгол улс маань юунаас дутахгүй сайхан хөгжин тий эндээ бид нар сэтгэл хангалуун амьдрах нөхцөл маань бүртнэл дагаад тэрийг дагаад янз бүрийн одоо инновац шингэсэн бүтээгдэхүүнүүд гарах юм байна. Тэгээ нөгөө талдаа Монгол улсын өрсөлдөх чадвар нэмэгдэх юм байна, эдийн засаг хэлэх юм байна тий зөндөө боломжууд гараад ирж байна. Боломжууд маш их байгаа. Гэхдээ нөгөө талдаа энэ салбар бол ер нь Монгол хизээс ингээд одоо яг үүсэлт хөгжөөд хэр удаа явж байгаа юм салбар юм. За ер нь бол одоо ингээд түүх ярих гэх юм бол амар гайхамшигтай. Бид нар Чингис хаан маань дэлхийн талыг эзэмжсэн гэж ярьдаг тийм. Юугаараа эзэмжсэн бэ гэл инглиш хэлэм үү. Нэгдүгürt бодлого. Тийм. Хоёрдугаарт зэвсэг, зэрэг. Тэгээд Чингис хааны үеийн сэлмийг судалсан байдгийн. Төмөр замын дээд сургуулийн металл судлалын багш байгаа тэтгэврт гарсан Баясгалан гэх багш байгаа. Доктор. Баясгалан доктор яг докторийнхаа ажлыг тэр ажиллаар хийсэн. Тэгээ яг манай энэ лабораторид авчираад одоо энэ биш хуучин дээр байгаа лаборатори тий тэр сэлмийг судлаад бүтэц бүх юмыг тодорхойлж гаргасан байна. Тэр үед одоо тэр композит материал гэж бид нэр яриад байгаа уйлсан тэр олон давхартай уйлсан бүтэцийг гаргаж чадсан байна. Бүр амар мундаг. Тэгэхээр тэр үед яасан бэ гэхээр энэ салбар үнэхээр мундаг хөгжсөн байна. Гайхалтай. Бүр энэ чиглэлийн мэрэгчлэнгүүд юм чи байсан гэсэн үг шүү дээ. Одоо баг байсан гэсэн үг баг лаборатори байсан юм уу тий. За лаборатори гэж бид нар хэлчихгүй тий. Гэхдээ тэр сэлмийг үйлдвэрлээд өнөөдөр гаргацсан байгаа байхгүй юу. Тэгээ манай Монгол тархины аргууд байдаг. Тэгэхээр тэр сэлмийг магадгүй Монгол тархины аргаар хийжсэн. Тэгээд манай тэр түрүүн би ярьсан Батгуурлал гэх багш гээ тий. Тэгээ Батгуурлал багш маань бас докторийн ажлыг юугаар хийсэн юм бэ гэхээр нөгөө өвс хаддаг нөө анжилс үүдэн шүү дээ тий. Тэрнийх нь ир үүдэг да. Тэр ирийг нь Монгол тархины аргаар одоо бэхжүүлээд гат авахуулаад ингээд сууж ирсэн. Нэг талынх нь болохоор маш хатуу. Нэг талд нь бол зөөл. Тэгээд тэр чинь ингээд хадаад ирлэгдээд тахлаар яг нь өөрөө хурцлагдаа яваад байдаг гэсэн. Ийм технологи. Тэгээд тэр Монгол тархины аргаар яаж хийжсэн бэ гэхээр багш болохоор гоньны зунгагтай ноос гэдэг юм шарлцсан зунгагтай хэсэг үүдэн шүү дээ. Тэр адууны туйрын хоёрыг ашиглаж хийжсэн. Тэрийг гаргаж авсан гэсэн. Тэгэхээр магадгүй тэр аргаар тэр Чингис үг тэрийг хийдэг байсан баг. Тэгэхээр арга технологи гэдэг юм өөрөө маш гайхалтай хөгжсөн байсан юм. За тэгээд бид нар орчин үе рүүгээ орохлоор одоо 1900 он руугаа орж ирнэ дээ тий. 1900 онд болохоор ерөнхийдөө Монгол улсад чинь нөгөө автомашины асар том энд үйлдвэр байлаа шүү дээ тий. За. Кузов хийдэг үйлдвэр тийм үү? Голоо хийдэг, поршингоо хийдэг. Өнөөдөр эдэнгүүдээ хийдэг ийм үйлдвэр байлаа шүү. Авцаагууд гэдэг. Авцаагууд гэдэг бүр одоо машин үйлдвэрхийг бэлэн багчсан юм байна шүү дээ. Тий, бараг л бэлэн. Социализм үед ийм байсан. Тэгэхээр
бас л сайн хөгжиж байна. Тэ. Яг хөө тэгээд нөгөө түүхийн нух чанд ингээл жаахан унсан. Одоо бол эргэс хэрэгэх байхаа. Одоо ер нь тиймэрхүү үйлдвэрүүд Монголд байд юм уу? Эд анги үйлдвэрлэж байгаа юу? Янз бүрийн эд анги үйлдвэрлэж байгаа жижиг үйлдвэрүүд бол байгаа тийм. Одоо ганцхан тэр үйлдвэрүүд маань юу дутагдаад байна вэ гэхээр нөө түрүүн би хэлсэн шүү дээ. Бэлдэц тийм. Нэг 5 сая тонныг хайлаад 5 сая тонн бэлдэц гаргаад өгч. За 1 сая тонныг гаргаад өгч гэдэг. Тэгвэл өнөөдөр тэр үйлдвэртэн бэлдэцээ аваад хийгээ явчихж байгаа байхгүй. Түнш гаднаас аавна гэх юм бол маш их өртөг шиг болно тий. Дотоодтой зүг. Одоо бид нар хадаасаа ч гэсэн гаднаас аваад байгаа шүү дээ тий. Гэтэл яг хадаас хийдэг үйлдвэр байна. Тэгтээ нөгөө гаднаас авч ирж байгаа хадаастайгаа өртгийн хувьд өршөлтөж чадахгүй болчиход байна. Яагаад гэвэл түүхийд гаднаас авчиж байгаа байхгүй. Тэгвэл бид нар тэр бэлдэц байх юм бол өнөөдөр хадаасныхаа түүхийдийг бид нар дотоодоос авах юм бол маш хямдхан өртөгтэй хадаасаа хийх боломжтой болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нэр юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ гэхээр тэр гангийн үйлдвэрийг л хөгжүүлээд өгөөсөө тий. Гангийн үйлдвэрийг л маш сайн хурдан босгочих хэрэгтэй байхгүй. Тэр л ирэн бүх зүйлийн суурь болчиход байна шүү дээ. Тэгнэ гэсэн үг. Энэ аюулгүй чухал салбар юм байна. За тэгээд өнөөдөр бас цаг гаргаад ингээд надтай ярилцсан танд маш их баярлалаа. Тэгээд таны дараачийн судалгаа, шинжилгээний ажил, энэ Монгол Улсын бас материал судлалын металл ураг гэх тийм энэ чиглэлийн бас хөгжил дэвшилт одоо оруулах хувь нэмэр чинь их байх болтгоо. Тэгээ Монгол Улс бас энэ салбартаа их хөрөнгө оруулалт хийгээ судалгаа хөгжүүлэлтэн дээр нь анхаарад цаашид дотоодтой гангийн үйлдвэр таны хэлснээр хамгийн түрүүнд тэр зүйлийг байгуулад тэгээд тэрийг тойроод олон тооны бас үйлдвэрүүд аж ахуйн нэгжүүд гараа тий. Тэгээд Монгол Улс өсөлтөх чадвар эдийн засаг маань олон улсад тэлэх болтгоо л гэж хэлээ. Тэгээд танд маш их баярлалаа. За баярлалаа. Та нарт ч баярлалаа. Ийм ярилцлага хийж мэргэжлийг минь одоо ингээд хүмүүст таниулж өгөх үйл ажиллагааг зохион байгуулад маш их баярлалаа. За баярлалаа. Танд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.